Hi guys, хоб болохгүй болонгийнхаа цоошинхэн дугаарт тавтай морил. Okay, so first of all, I have to thank Beyonce just to keep our Mongolian YouTube community safe. So thank you, Beyonce. You are the biggest inspiration for all of us. You're the biggest icon, and we all look up to you. And no one can be as perfect as you are, Beyonce. We love you, Beyonce. За юу яцхан манайхаа тэгэд би өнөөдөр бичлэгэн дээрээ Beyoncé-гийн тухай ярих гэж байгаа болохоор just to be safe I thought I should thank Beyonce. Юмыг яаж мэдхүүгээд Beyoncé-д талархлаа илэрхийлээд хий гэж бодлоо. Тэгээд талархлаа илэрхийлээгүй хүмүүст муу юм болдог гэсэн шүү дээ, тий. Цаагуур чин тийм яриа яваадсан. Тэгэхээр just to be safe I thanked Beyonce. So please Beyonce, please don't come for me. I also have to say thank you to Beyonce, just so that way we keep the dance community safe. Great music. We all love to dance to it. We all love you. Anyway. За өнөөдөр тэгэхээр би та бүхэндээ амлсан ёсороо Beyoncé-гийн тухай яригддаг айгүй их олон дуулан шүгэн, controversy, conspiracy theory гэдэг иймэрхүү зүйлүүдийн тухай ярих гэж байна, okay? Яг би нөгөө нэг сарын өмнө лөө те Jay-Z, Beyoncé хоёрын тухай нэг бичлэг хийжсэн шүү дээ. Тэгээ тэр бичлэгэн дээрээ та бүхэндээ хэлжсэн. Beyoncé дээр төвлөрөөд те Beyoncé-гийн тухай ингээ айгүйх гараад ядаг дуулан шуугаануудын тухай та бүхэндээ тустай бичлэг хийж өгнө гэж хэлж байсан. Тэгээ тэр хэлсэн ёсороо өнөөдөр ингээд энэ бичлэгээ оруулах гэж байна. За одоо тэгээд хэдүүлээ бичлэг рүүгээ орохоос өмнө би та бүхэндээ нэг жижигхэн disclaimer хэлээдгий. Өнөөдрийн бичлэг дээр яригдах зүйлүүд маань болохоор за зарим нь бол яг хуу яг баталгаатай хууль ёсны одоо тэр байгууллагаар явчихсан тиймэрхүү одоо lawsuit ч юм уу те тиймэрхүү зүйлүүдийн тухай ярина. А бусад хэсгүүд нь болохоор зүгээр интернет дээр маш олон удаан жил яригдж байгаа дуулан шууган болон conspiracy theory байгаа Beyoncé-гийн тухай. Тэгэхээр та бүхэн энд итгэж ч болно, итгэхгүй байсан ч болно. Тэгэхээр энийг бол зүгээр take it with a grain of salt гэж хэлмээр байгаа байхгүй тий. Би ч гэсэндээ яг одоо энэ сэдвээ бэлдэж байхдаа маш их research хийгээд зарим зүйл дээр нь бол үнэхээр questionable тий. Is that true гэмээр зөндөө юмнууд гарч ирсэн. Тэгэхээр одоо та бүхэн хэрэг conspiracy theory ч юм уу тий тиймэрхүү юмд итгэдэггүй хүмүүс бол энд итгэхгүй байх ингээ итгэхэд хэцүү байж магадгүй. Гэхдээ сонирхолтой байх болов гэж бодож байна. Ер нь интернет дээр хүмүүс ямар шуган юм ярьдгийг гэдэг тухай одоо ойлгож мэдэж явахад бол сонирхолтой байгаах гэж бодож байна. За тэгэхээр ингээ хэдүүлээ сэдвэрүүгээ орцгоё. За эхлээд яг нөгөө нэг Beyoncé-гийн тухай conspiracy theory болон дуулан шуугаануудын тухай ярихаас өмнө Beyoncé-гийн тухай маш товтгон gist өгөөд хий зав бүр хитгэн өгүүлбэрээр. Beyoncé-г бол баг бүх хүмүүс мэдэн дэлхийн she doesn't need an introduction. She is the Beyoncé. Бүх хүмүүс бол мэдж байгаа учраас бүр маш товчхон зүгээр тайлбар өгөөд хий, окей? Beyoncé-гийн тухай хэрөө Beyoncé-г бүр хизээч сонсож байгаа хүмүүс байгаа бол та нарт маш товчхон одоо танилцуулга өгөөд хий. Гэхдээ тийм хүмүүс бараг байхгүй байх. За Beyoncé бол pop industry-нд маш удаан хугацаанд байгаа icon-уудын нэг байгаа. Beyoncé бол үнэхээр маш хүч чадалтай хоолойтой маш мундаг дуучнаас гадна үнэхээр гайхалтай, үнэхээр гайхамшигтай performer гэж хүмүүс бол ярьдаг. Зарим дуучид ч бол ингээд амар чадалтай хоолойтой ч гэсэндээ ингээд яг нөгөө нэг тайзан дээр гараад амьдар дуулах гэхээр нэг тиймэрхүү яг хүч чадалтай хоолойных нь хүч чадал байгаад байгаа боловч нэг тийм stage presence гэдэг юм те яг тэр нэг юм дутагдаад байдаг нэг тийм spirit ч юм уу те нэг тиймэрхүү юм дутагдаад байдаг харагддаг тиймэрхүү дуучид бол зөндөө байдаг. А эсвэл бол ингээд хэдийгээр аимшигтэй мундаг дуучин мөртлөө бүжиглж чаддаг байх ч юм уу те гих мэдчлэн янз бүрийн яг нэг хэсгээрээ lack хийгээд байдаг штэ зарим артистууд. А харин Beyoncé-д бол ингээ бүр үнэхээр well rounded гэж хэлмээр те үнэхээр яг нэг perfect performer, singer, dancer бүх юмараа үнэхээр маш мундаг гэж ингээ хүмүүсийн одоо хайр хүндэтгэлийг хүлээсэн байгаа. Бүр маш бага байхаас л ингээл music industry-нд орж ирээд өөрийн гэсэн байр сууриа олж авсан байгаа. За Beyoncé, Matthew Knowles болон Tina Knowles нарын анхны хүүхэд болж төрсөн байдаг. Texas мужийн Houston хотод төрсөн байдаг. Тэрүүгээрээ ч гэсэндээ маш их бахархалтай ярьдаг. Яг нөгөө нэг J-Lo би бол ингээ New York-ийн Bronx-ийн охин гэл өөрийгөө амар бахархалтай ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан Beyoncé бол өөрийгөө Texan гэдгээрээ айгүй тийм бахархалтайгаар ярьдаг. Тэгээ Houston энтрийн тухай дандаа дуу мөн дээр ер нь оруулдаг шүү дээ. Ингээд H-Town bitches, H-Town bitches, H-Town bitches гэж мэгэл те. H-Town bitches, H-Town bitches. Тэр чинь нөө H-Town гэдэг чинь нөө Houston-ыг яриад байгаа байхгүй. Тэр мөрөөр айгүй
тэгж бахархаж ярьдаг. За тэгээ Beyoncé бол доороо нэг дүүтэй та нар мэдэж байгаа байх. Бас л дуучин жүжигчин хийдэг тийм алдартай эмэгтэй байгаа шүү дээ. Solange Knowles гэд байгаа. За тэгээ Beyoncé 10 настай байхдаа өөрийнхөө хамгийн анхныхаа girls group-ийг form хийжсэн. За тэр нь болохоор Girls Time гэдэг нэртэй тийм жижигхэн хөөрхөн охидын group байсан. Тэгээ тэрэнд нь болохоор ингээд 6 гишүүнтэй байсан байлээ. 3 нь болохоор яг нэг lead singer гэдгээр явдаг. Нөгөө 3 нь болохоор lead dancer гэдгээр явдаг байсан. Тэгээд ийм 6 охидуудын бүрэлдэхүүнтэй тийм жоохон хүүхдүүдийн хөөрхөн group байгуулж исэн байна лээ. За тэгээд тэр Girls Time гэдэг тэр group нь 1992 онд болж исэн. Star Search гэдэг тийм нэг дууны тэмцээнд оролцож байсан. Бас нилээд ингээд хөгжөөн дэмжигчдээс audience-аас айгүй их тийм хайр хүндэтгэл хүлээгээд айгүй их тэгэл дэмжүүлээд явж исэн боловч тэр тэмцээнд ялагдсан байдаг. Тэр тэмцээнд ороод яг ялагдж байгаа хэсгээ яг тэр амар тийм disappointed байгаа хэсгээ Beyoncé өөрийнхөө нэг дуу болох Flawless гэдэг тэр дуунда ашигладаг байгаа sample болгож ашигладаг. Гарна 15 настай байхдаа Beyoncé яг өөрийнхөө маш алдартай болсон girl group болох Destiny's Child-ыг form хийсэн байгаа. Destiny's Child-ийн анхныхан гишүүд нь гэх юм бол угаасаа Beyoncé, Kelly Rowland, Latoya Luckett, тэгээд мөн Latavia Robertson гэд энэ дөрвөн гишүүн анх Destiny's Child-ыг form хийжсэн. За тэгээд энэ дөрөв бол дөрвөлээ угаасаа яг тэр нэг Girls Time гэдэг тэр группт нь бас байсан байхгүй. Тэгээд яг энэ дөрөв нь одоо шигшигдэж үлдээд шиг юм уу те. Тэгээд Destiny's Child-ыг бий болгосон байгаа. Тэгээд анх 1997 онд Columbia Records-тай гэрээгээ хийгээд яг Destiny's Child хамтлагийн менежер нь бол угаасаа анханасаа Beyoncé-гийн аав болох Matthew Knowles байсан. Matthew Knowles ч бол бүр дээрээс одоо нөгөө нэг Beyoncé-г хамгийн анхныхаа групп болох Girls Time-ыг эхлүүлэхэд менежер нь байж ингээ менеж хийжсэн байхгүй юу. Тэгээд Destiny's Child-ийн бас менежерийг маш удаан хугацаагаар хийсэн. За тэгээд зарим гишүүдэд нь болохоор тэр нь таалагдаагүй. Одоо Beyoncé-гийн аав нь яг тэдний хамтлагийн менежер хийгээд байгаа гэдэгт нь бол ерөөсө таалагдахгүй байсан. Айгүйх асуудлууд гаргаж ирж ирсэн. За тэгээд ямар шохон асуудлууд гаргаж ирж ирсэн бэ гэхээр Beyoncé-гийн аав нь менежер хийж байгаа учраас тэр хамтлагаас ингээ бүр амар Beyoncé-г favor хийдэг. Тэгээд Beyoncé-д л ингээл хамгийн шилдэг гэсэн одоо хэсгүүдийг нь дуунуудын хэсгүүдийг өгдөг. Эсвэл хамгийн шилдэг гэсэн одоо хувцснуудыг нь Beyoncé-д өгдөг ч гэдэг юм уу те. Ингээд Beyoncé-д арай жоохон тэгээд Beyoncé-гийн ээж Tina Knowles ч тэдний хувцсыг хийдэг байсан байхгүй юу? Тэгээд тийм учраас одоо Beyoncé-гийн ээж нь ингээл хиндэ те Beyoncé-д зориулаад арай жоохон царайлаг хувцсыг нь те арай жоохон гоё чамин хувцсыг нь Beyoncé-д хийж өгдөг гэл ер нь ингээд дандаа хүүхдийгээ өөрийнхөө хүүхдийг ингээ favor хийгээд биднээс илүү үздэгэ гэсэн тийм шалтгаанаар айгүй их тэгж асуудлууд controversy-нууд гаргаж ирдэг байсан байгаа. За тэгээ иймэрхүү асуудлуудаас нь болоод Latoya болон Latavia нар гарсан байгаа группээс нь. За тэгээ 2000 оны ихээр хоёр шин membersуудыг авсан байгаа. Тэр нь болохоор Michelle Williams болон Farrah Franklin нар байсан. За гэхдээ тун удалгүй хэдхэн сарын дараа нөгөө нэг Farrah Franklin гэдэг гишүүн нь басад хамтлагийг орхисон байгаа. Тэгээд яг нөгөө нэг гуравчин үлдсэн байгаа. Beyoncé, Kelly Rowland, Michelle. Энэ гурав үлдсэн байгаа. Beyoncé тухайн үед бас жоохон diss хийж байгаа ч юм шиг тийм ярилцлага өгжсэн. Тэр нь бас ингээд энэ тэнийгээр resurface хийгээд яваад байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг Beyoncé ингээд Destiny's Child байсан айгуу тийм negative, bad одоо energy-нууд бүгдээрээ ингээд манай хамтлагаас явчихсан болохоор одоо манай хамтлаг бол хамгийн гоёор байгаа гэсэн нэг тиймэрхүү утгатай одоо нөгөө нэг өмнөх байсан гişүүдтэй жоохон shade хийж байгаа юм шиг diss хийж байгаа юм шиг тийм ярилцлага өгжсэн юм байна лээ. Bad seeds are now out of Destiny's Child. We've had changes in the group and we finally found the recipe that is perfect. За тэгээ 2003 оноос эхлүүлээд Beyoncé яг өөрийнхөө соло карьерийг эхлүүлсэн байгаа. Dangerously in Love гэд тэр альбомаа соло цацсан байгаа. Тэр цагаас хойш бол ингээд Beyoncé solo artist гэж явдаг байгаа. Beyoncé хэдийгээр ингээд solo artist болчихсон ч гэсэндээ өөрийнх нь аав нь өөрийнх нь менежер хийсэн хэврэлээсэн. Matthew Knowles ч бол ер нь тэгээд 15 жилийн турш ингээд Beyoncé болон Destiny's Child-ыг менеж хийжсэн. Тэгээ 2011 онд Beyoncé аавыгаа ингээд fire хийсэн байгаа. Ажлаас нь халсан менежер байлхаа болсон байдгаа.
би одоо бол ингээд Beyoncé-гийн тухай нэг амар соло карьер интервью нь бол орохгүй. Угаасаа Beyoncé хүмүүс сайн мэдж байгаа. Тэгээ ер нь бол Beyoncé-гийн альбом, миний дээрэнийхэн тухай бол ер нь би өмнөх бичлэгтэр тэг яг Beyoncé Jay-Z хоёрын тухай хийсэн бичлэгтэр ярьчихсан байгаа. Тэгэхээр нэг тэгж Beyoncé-гийн хувийн амьдрал руу амар тэгж бол ороод байхгүй, окей. За тэгээд одоо бол хэдүүлээ дараагийнхын хэсэг рүүгээ явцгаая. Дараагийн хэсэг дээр юу ярих вэ гэхээр Beyoncé хүмүүс яагаад шулам гэж ярьдаг вэ гэдэг тухай ярьцгаая, окей. Та нар ингэ бодож иж магадгүй юу шулам бэ? Яагаад гэмтгэн амар шулам болон witch болоо явчаа тоглож байгаа үлгүүдэ гэж бодож байгаа бол no, I'm not kidding guys. Үнэнгээсээ тийм дүүлэн шугаанууд байдаг заяа ингэ Beyoncé шулам гэж тийм witchcraft-аар ингээд оролцдог тиймэрхүү black magic, spell энэ гэсэн юмыг ингэж хийдэг, voodoo, тийм муу одоо ёс заншлыг юм одоо нэг тийм ичэд юм хүм хийдэг гэдэг тэр тухайн хүмүүс айгүй их ингэж ярьдаг байхгүй. Маш олон жил байсан rumor энэ бол бүр ингээд нэлээд удаж байгаа rumor байхгүй юу. Тэгэхээр одоо та бүхэнд яагаад Beyoncé хүмүүс witch гэж ярих болсон бэ гэдэг тухайн ярьж өгье. За энэ яриаг одоо эхлэлийг нь тавих болсон зүйл нь юу вэ гэхээр нэг lawsuit байгаа. 2018 онд Beyoncé-д ажилладаг байсан Beyoncé-гийн өөрийнх нь бэнднийх нь одоо юу drummer хийдэг байсан эмэгтэй болох Kimberly Thompson гэдэг эмэгтэй Beyoncé-гийн эсрэг restraining order file хийсэн байдгаа. Яг шүүх хурал дээр очоод. За Beyoncé чи 2006 онд яг өөрийнхөө концертнуудад live performance-удаа зориулаад нэг өөрийн гэсэн албан ёсны band form хийж байсан одоо амьд хөгжмийн хамтлаг. Тэрэнд нь болохоор нөгөө нэг backup vocalists нь хамрагддаг. Тэгэл бөмбөрчин, төгөлдөр хуурч, гитарчин юу гэдгийг одоо бүр live хөгжмийг нь амьд хөгжмийг нь одоо тоглодог бүх одоо тэр хүмүүсийг нийлүүлээд нэг хамтлаг болгож одоо өөрөө нэг band болгож гаргасан байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор female only хамтлаг байсан. Зөвхөн эмэгтэй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй тийм хамтлаг байсан байхгүй. Тэгээд тэрнийх нь нэр нь болохоор Sugar Mama гэдэг тийм бэнд байсан. За тэгээд тэр бэндд нь ажилладаг байсан the drummer эмэгтэй Kimberly Thompson яг 2018 онд тийм restraining order Beyoncé-гийн эсрэг гаргасан байхгүй юу. За restraining order гэдэг чинь болохоор өөртөө нь холбоо байрж өөртөө нь ойрхон байхыг ингээд хориглох тийм бүр шүүхийн захирамж байхгүй юу. Тэгэхээр одоо тэр эмэгтэй хэрэг Beyoncé-гийн эсрэг яг restraining order авсан бол Beyoncé ерөөсө тэр хүнтэй холбогдож болохгүй, тэр хүнний ойролцоо очиж болохгүй, ерөөсө хэдэн метрийн жилээр тийм радиуст нь хүртэл очиж болохгүй энэ нэг тийм захирамж байдаг байхгүй юу. Тэг яг тийм захирамжийг шүүхээс хүссэн байгаа юм. Тэг хүсэхдээ бүр хоёр тийм захирамж хүссэн юм байна лээ. Нэг нь болохоор тийм temporary restraining order. Тэгэхээр тэр нь temporary буюу одоо богино хугацааны гэсэн үг байхгүй. Тэр богино хугацааны restraining order-ыг болохоор бараг ингээл тэг хүсэлт гаргасан өдрөө шууд авчиж болдгийм байна лээ. Тэгээ бас хоёр дахь restraining order буюу одоо нэг permanent restraining order бас file хийсэн байна лээ хүсэлт гаргасан. Тэр нь болохоор ингээ permanent буюу маш удаан хугацаагаар тэр захирамж нь одоо хүчнтэй байх тийм захирамжийг одоо хүссэн юм байна лээ. За тэгэхээр нэг хүний эсрэг одоо restraining order авахд чинь заавал нэг шалтгаан байх ёстой шүү дээ. Тэгэхгүйгээр ингээл зүгээр хүснээр хүн очоод ингээл аль нь надад restraining order өгөх би энэ хүнийг ерөөсө хармааргүй байна гэж тэгж болохгүй шүү дээ. Заавал ингээ шалтгаан байх ёстой. Тэг ямар шалтгаан энэ эмэгтэй өгсөн бэ гэхээр Beyoncé practices extreme witchcraft гэж байгаа байхгүй юу. Beyoncé маш их шулмын зан үйл хар ичдийг өөр дээр нь ашигладаг гэсэн нэг тиймэрхүү шалтгаанаар restraining order авахыг хүссэн юм байна лээ. За тэгэд энэ эмэгтэйгийн тэр хоёр restraining order request нь хоёулаа public records байдаг. Тэгэхээр одоо зүгээр интернет дээр байгаа гэсэн үг байхгүй юу. Хинч одоо access хийгээд үзэх боломжтой гэсэн үг. Тэгээ би тэр хоёр restraining order-ыг нь хоёулангийн одоо бүх хуудснуудыг нь уншсан байгаа. Тэгээд зарим нь болохоор шүү дээ. Зарим гаргаж ирж байгаа allegation-ууд нь, зарим гаргаж ирж байгаа одоо тэр шалтгаанууд нь өөрт нь хийсэн гэдэг байгаа зүйлүүд нь бол ингээд бас ойлгож болохоор тэр restraining order авахд одоо байж болох шалтгаанууд байгаа байхгүй ойлгомжтой ийм юмнууд хийсэн болохоор одоо энэ нэмэгтэй ингээд restraining order авах гэдэг юм байна гэж ойлгоод тэр restraining order-ыг өгж болохоор нэг тиймэрхүү шалтгаан байгаа. Зарим шалтгаанууд нь болохоор үнэхээр questionable заяа. Үнэхээр итгэхэд жоохон бэрх хэцүү тийм шалтгаанууд байсан. Тэгээд тэднийг та нарт одоо хэлж өгье заяа. За тэр нэг temporary restraining order гэсэн чинь одоо богино хугацааны restraining order дээр болохоор allegation хэсэг дээр нь юу гэж утсан байсан бэ гэхээр they put a magic spell on my kitten and killed her after her attacking me for 3 months гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэд энэ жоохон
ойлгомжгүй нь юу вэ гэхээр энэ эмэгтэй одоо she гэж яриаггүй те Beyoncé-гийн тухай she put a magic spell гэж хэлээгүй they гэж хэлсэн байгаа байхгүй одоо олон тоон дээр те тэднэр гэд тэгсэн мөрлөө тэрийг specify хийж тэднэр гэдэг нь хин юм бэ гэдгийг бол бичээгүй зөвхөн одоо restraining order авах гээд байгаа хүн нь болохоор Beyoncé гэж бичсэн маа тэгсэн мөртлөө энэ allegation-ууд дээр тэднэр тэгсэн тэднэр ингэсэн гэж бичсэн болохоор жоохон confusing заяа тэднэр гэдэг нь хин тэ за тэгээд they put a magic spell on my kitten гэж аана болохоор миний мууран дээр тийм ид шидийн зүйл хийгээд тийм миний муурыг алчсан гэж байгаа байхгүй юу ийм ярьсан байхгүй нэмэгтэй одоо Beyoncé шулан болохоор тэ witchcraft ингэж хийж шулмын үйл зан хийдэг болохоор энэ эмэгтэйгийн араас ингэж 3 сар ингэж ноцолцсон гинэ 3 сарын туршид энэ эмэгтэйг ингэ Beyoncé attack хийгээд бүр болохоо болоод ирэнгүүт нь энэ эмэгтэйгийн мууран дээр нь тийм spell тэ эчдийн зан үйл хийгээд одоо хараалж чатах ч юм уу тэ хараалж чатах хийгээд тэр муурыг нь алчсан гэж тийм юм ярьсан байлээ. Тийм allegation-ыг тэрхүү temporary restraining order дээр бичсэн байгаа байхгүй юу. Ийм шалтгаан өгсөн болохоор ийм амар vague хүн итгэхийн аргагүй ямар ч батлах арга байхгүй ийм шалтгаан өгсөн болохоор энэхүү temporary restraining order нь шууд хийгдсэн өдрөө deny хийгдсэн байгаа. Шүүгч бол ингээд энэ эмэгтэйгийн одоо restraining order авах гэсэн хүсэлтийг нь татгалзаад өгөөг байгаа. За харин тэгээ нэг permanent restraining order буюу одоо нэг удаан хугацааны restraining order дээр нь болохоор ямар allegation биччихсэн байсан бэ гэхээр my former employer uses extreme black magic and witchcraft and wants to own everything I have and keep me controlled under her witchcraft and black magic and has been successful since 2006 to current. гэж бичсэн байгаа аахгүй. Former employer гэдэг нь болохоор Beyoncé-г refer хийж байгаа. Beyoncé ч нэг энэ эмэгтэйгийн хуучин захирал нь байсан учраас миний одоо хуучин ажил олгогч захирал маань black magic тэ хар ид шид болон шулмын одоо зан үйл над дээр ингэж хэрэглээд тэгээд миний гэсэн бүх юмыг надаас салгахыг хүссэн гэж байгаа аахгүй юу. Тэгээд бас намайг контролдох гэж үзсэн гэж аахгүй. Миний одоо бүх амьдралын аспектыг контролдох гэж үзсэн. Тэгээ энэ зүйлээ бол ингээ 2006 оноос хойш одоо хүртэл хийсээр байгаа. Бүхэл бүтэн 12 жилийн туршид хийсэн гэж бичсэн байгаа аахгүй юу. За тэгчээд тэр restraining order хэсэг дээр нь describe the harassment гэдэг хэсэг байгаа аахгүй. Одоо өөрөөхөө нэг хэрхэн тэр хүн танд ингээ harm хийсэн бэ гэдгийг ингээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх хэрэгтэй юм байлаа. Одоо энэ хүн намайг ингэсэн тэгсэн гэдэг ингээ ярих хэрэгтэй шүү дээ, тэ. Тэгээ бүр тэрийг дэлгэрүүлж тайлбарлах хэсэгдэр болохоор ингэж хэлж байгаа намайг ингээд stalk хийдэг байсан гэж байгаа ингээ дагаж мөшгөж мөрдөхтэй. Тэнгүүдээ намайг ичдийн одоо тийм зан үйл хийгээд маш их олон blackbirds тэ хэрээнүүдийг миний араас ингээд явуулдаг байсан гэж байгаа байхгүй. Тэр одоо blackbirds тэр хэрээнүүд ингээл энэ эмэгтэйг ингээл дагаал явж байгаа байсан байна л да. Тэгээд үүнээс гадна paying off past employers to fire me гэж байгаа байхгүй юу. Миний хуучин ингээ хамтарч ажилладаг байсан тийм ажил олгогчд руу холбогдоод Kimberly-г ажлаас нь халаа гэж одоо тэр хүмүүсээр өөрийг нь ажлаас нь халуулсан гэж байгаа юм. Тэнгүүдээ steal my intellectual property гэж байгаа байхгүй юу. Өөрийнх нь оюуных нь өмчийг Beyoncé хулгайлсан гэж ярьсан. Тэгээд энэ дээр аягүй жоохон сонирхолтой заяа. Controlling my bank accounts and finances гэж ярьсан байлээ. Миний одоо санхүү болоод банкны данс энтрийг ингээд Beyoncé контролддгоо гэж хэлсэн байлээ. Тэгээ би энэ дээр аягүй гайхаад байгаа байхгүй. Яаж одоо хүний банкны дансыг контролддог юм болоо гэд. This is kind of weird. Тэ ингээд энэ дээр бас жоохон итгэхэд хэцүү зүйлүүдийнх нь нэг байгаа байхгүй юу? Stalking my social media accounts одоо өөр энэ эмэгтэйгийн social media platformуудыг stalk хийж мөрдөж мөшгдөг байсан гэж юм. Tapping my phones гэдэг чинь одоо нөгөө нэг утсанд нь ингээд нэг сонсдох төхөөрөмж хийчдэг штэ. Нууц сонсох төхөөрөмж хийчдэг. Тэгсэн гэж байгаа юм байлээ. Тэнгүүтээ энэ бүр жоохон галзуу заяа. Watching me shower гэж хэлсэн гэнэ. Beyoncé энэ эмэгтэйг ингээд shower одоо тэ шүршүрт ороод усанд ороод байж хат нь хараад сууж идэг байсан тэр гэж тийм ярьсан байхгүй юу. Тэнгүүдээ showing up as my Uber Lyft driver. Такси дуудаа штэ Uber ч юм уу одоо Lyft энэ төр дуудана. Тэнгүүд яг нөгөө дуудсан Uber-ын ч юм уу одоо Lyft нь ирэхгүйгээр Beyoncé-гийн явуулсан хүн ч юм уу одоо Beyoncé ч юм уу өөрөө хүрээд ирдэг байсан юм гинэ. Айгу сонирмаас. Гэтэ энэ дээр ерөөсөө тэгэж detail хийж улам сайн explain хийгээгүй. Яг одоо Beyoncé өөрөө баг
Uber-ний driver болоод яваад очдөг байсан юм уу? Эсвэл Beyoncé хүн явуулдаг байсан юм уу? I don't know. It's so confusing, you know? За тэгэнгүүтээ бүр ийм сони юм ирсэн заяа. Beyoncé бараг л shape shifter гэд хэлчихсэн заяа. Shape shifter гэдэг чинь одоо нэг тийм бараг л үлгэр мүлгэрт байдаг юм бидтэй эсвэл аим шиг кино минь дээр тэ нэг янз бүрийн амтан болоод хувирчдаг. The change into animals or different people энэ гэж байгаа байхгүй юу ингээд байжснаа гинүн тхөө өөр амтны дүрд ороод хувирчдаг, өөр хүний дүрд болоод хувирчдаг. Тэгэл ер нь ингээл энэ эмэгтэйг хаас агуул дагаад явж байдаг байсан гинэ. Ийм юм ярьсан байгаа байхгүй юу. За яг тэр нөө stalking энэ гэж байгаа нь бол тэ stalking, tapping my phones like одоо намайг дагаж мөрддөг байсан, одоо миний удсан цонхосох төхөөрөмж суйрлуулсан ч гэдэг юм уу эсвэл миний өмнөх тэ ажил олгогчуудтай залгаад ингээд намайг ажлаас нь хаал гэж одоо халуулсан ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд бол ингээд яг байж болохоор асуудлууд байгаа байхгүй тэ хүн ингээд заримдаа ингээд хүмүүс ч ямар нэгэн хүнийг harass хийхээр нэг тиймэрхүү юм хийх тохиолдол байдаг. Энэ бол жинхэнэ амьдрал дээр болох боломжтой зүйлсүүд байгаа байхгүй юу. Тэднийг бол яг ойлгоод авчия гэж бодоход одоо зарим тэр гаргаж ирж байгаа allegation-ууд нь болохоор үнэхээр хүн итгэх аргагүй байгаас тэ хүн битгийгээл яаж шүүгчдэр энийг аваачаад нотлох юм бэ те яг ямар нотлох баримт байгаа юм бол гэдэг нь аяг сонирхолтой байгаа байхгүй юу. Яаж одоо тэгээ Beyoncé-г shape shift хийгээд өөр хүн амтны дүр тавираад ч юм уу өөр одоо амтны дүр тавираад ингээд өөрийг нь дагаа явж байгаа гэснэг гэдгийг яаж батлах юм бол эсвэл нөгөө нэг Beyoncé хар шидийн юм хийгээд өөрийнх нь араас хэрээнүүд дагуулдаг байсан ч гэдэг юм уу. Тэрийг бас яаж батлах юм бол эсвэл Beyoncé ингээд энэ нэмэгтэйг одоо усанд ороод байж хат нь ингээд хараад байж байгаа гэдгийг бас яаж батлах юм. Тэгэд ер нь иймэрхүү итгэхэд хэцүү allegation-ууд бүр маш их байсан. Тэгээ энэ эмэгтэй чинь бүр ингээд ярьслах дээр ороод бас өөр зүйлүүд ярьж исэн. Одоо Beyoncé бас тийм хар шидийн хаан тэгээ хараалжтгаа хэрэглээд өөрийнх нь love relationship нь тэгээ ингээд хайр дурлалын харилцаанд нь бас ингээд intervene хийж ингээд бүтлгүү болгодог байсан энэ төр гэх нэг тиймэрхүү бас allegation-уудыг гаргаж ирсэн мэлээ. За тэгээд мөн энэ permanent restraining order дээр бас нөгөө нэг муурныхаа тухай ярьсан байгаа. Ингээд миний мууранд ингээд хараал жатга хийгээд тэгээд алчсан гэж ярьсан. За тэгээд энэ нөгөө нэг lawsuit. За яг ч lawsuit гэж бол хэлэхгүй нэг тийм restraining order request те ингээд шүүхийн зарлаа ингээд file хийснийхэн дараа ингээд энийг нь одоо хэвлэл мэдээллийнхаа олоод мэдчихсэн. Тэгээ бүр ингээд бөө юм болсон байхгүй хэвлэл мэдээллээр. За тэгээ шүүгч нь болохоор яг энэ хэрэг дээр hearing товлсон юм байна лээ. Hearing гэдэг чинь одоо нэг энэ restraining order-ыг одоо grant хийх үү эсвэл deny хийх үү, dismiss хийх үү гэдгийг одоо шийддэг тийм уулзалт hearing байгаа. Тэгээ энэ hearing нь болохоор 2010 оны 10 сарын 11-нд товлогдсон байсан юм байна лээ. Энэ эмэгтэй чинь бол энэхүү юугаа restraining order болохоор 2018 оны 9 сарын 19-нд яг файл хийсэн байхгүй. Тэгэхээр нэг сар хүрэхгүй хугацааны дараа нөгөө нэг энэхүү hearing нь болох төлөвтэй байсан юм байна лээ. За тэгээ энэ нэг сарын хугацаанд тэ нэг сараас арай жоохон бага хугацаанд хэлт мэдээллийнхаа олоод авчихсан болохоор энэ тухай мэдээд авчихсан болохоор Миригаар бүр үнэхээр ингээд is Beyoncé witch гэдэг юм уу те ингээд Beyoncé-гийн одоо хуучин drummer ингээд Beyoncé-г шүүгүүд өгсөн байна ингээд witchcraft хэрэгэлдэг гэд black magic хэрэгэлдэг гэдгээл бөө юм болоод энэ ихтэйгээс айгүйх ярьслага авах гал бөө юм болоод тэгээ энэ ихтэй бүр нэлээд олон тиймэрхүү ярьслагууд дээр орж ингээд ярьслагын дээр өгжсэн. Daily Mail-тэй хийсэн айгүй тийм 16 минут билүү баг тийм урт бичлэг байсан. Ингээд тэрнийгүүрээ бүр ингээд айгүйх тайлбарлал намайг өстө Beyoncé ингэдэг байсан, тэгдэг байсан гэл тэр нөгөө нэг dark magic тэ хар ичид шулмынх нь үйл зан үйл хараалж чадхынхаа тухай амар яриад. Тэгээ тэрэн дээрээ тэр одоо муурныхаа тухай айгүй илүү ингээд дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр энэ эмэгтэй муур тижих гэд муурыг одоо нөгөө өргөж авна гэж байдаг шүү дээ. Adopting яг дэлгүүрээс очиод худалдаад авах ш ингээд 3 сартай тийм kitten муурыг өргөж авсан юм байна. Adopt хийгээд. За тэгээд ингээд ихэндээ зүгээр байжсэн чи гиг үнтхэн тэрхүү муур нь аягүй сонио ажилт унсан гинэ бүр аягүй тийм сонин зан ааштай болоод ингээд өөрийг нь бүр амар маажцсан бүр ингээд цус нь ингээд стресс гараад ирсэн ингээд амар гаргаж маргаад тэгэж амар өөрийг нь маажаад ингээд аягүй тийм сонин үйл хийгээдсэн гинэ тэр kitten. Тэгээ өөрөө хэлэхдээ болохоор би ингээ 20 жилийн туршид ингээд мууртай амьдарч үдсэн хүнээ те муур тижээжсэн хүнийхээ хувьд би хизээч муурыг тийм сонин үйл зан үйл хийж байгааг бол те акшн хийж байгааг бол ерөөсөө хизээч харж байгаагүй. Тийм болохоор би бүр амар эвгүүцээд аягүй сонин болоод тэгээд би psychic те одоо зүм бэлгч гэх юм уу те одоо манай монголоор бол юм үздэг хүн юм үздэг хүн лөө залгаад асуусан байна л да энэ муур ингээд байна га асуусан чинь тэр хүн нь нэг хүн чамд ингээд spell хийсэн байна хар ингээд witchcraft те ингээд black magic хийгээд чам дээр ингээд хараалжтаг хийчихсэн байна. Наад мууран дээр чинь хараалжтаг хийгээд тэр муураараа ингээд чамд
одоо муу зүйл хийх гээд байгаа юм байна гэж одоо тэгж хэлсэн гинэ. Тэгчээ тэр эмэгтэй бүр баталгаажуулахын тулд өөр зүүн бэлгчээс бас асуусан гинэ. Тэгсэн чи яг л адилхан юм хэлсэн гэж байна. Тэг бүр ингээд чиний яг бодож байгаа хүн чинь мөн яг тэр хүн чинь чам дээр ингээд ийм хараалждаг шулмын witchcraft юм хийцэн байна гэж хэлсэн байна лээ. Тэгээд тэр ингээд муурн тэгж жагаад өгцөн гэсэндээ өгөхдөө бүр ингээд энэ нүдэн ингээ бүр дээшиг ингэж болж матад яасан жилээ нэг айгаа сонсон юм яриадсан заяа. Тэгэл энэ эмэгтэй чи ингээл тэр шүүхийн одоо яг тэр товлогдсон өдөртөө hearing хүртэл ингээл янз бүрийн media дээр ороод сонин сэтгүүл дээр ороод ярьцлага хийгээл яваадсан мөртлөө яг нөгөө нэг 10 сарын 11-нд болоод нөгөө hearing нь боллоо. Тэгсэн чинь тэр эмэгтэй хурж ирээгүй. Тэр эмэгтэй ч хурж ирээгүй. Бейонсегийн талаас ч хүн хурж ирээгүй, хин ч хурж ирээгүй. Тэр шүүхийн танхимд. Зөвхөн тэр шүүгч нь л одоо байгаа аахгүй юу? Тэгээ угаасаа тэр гомдол гаргасан үнж байхгүй, нөгөө тал нь ч байхгүй болохоор угаасаа тэгээ тэр кейсийг dismiss хийсэн гэсэн одоо ингээд харгалзахгүй болгоод ингээд хүчингүй болгоно гэдэг билүү те хүчингүй болгосон байгаа аахгүй. Тэгэд ингээд хүмүүс айгүйх гайхсан. Энэ эмэгтэй бүр ингээд айгүй ингээд adamant байгаа л те ингээд амар vocal байсан байхгүй. Энэ хэргийнхаа тухай намайг өстө Beyoncé гэсэн би л тэгээ 12 жилийн туршид ингээд Beyoncé-гийн ингээд тэр witchcraft-ийн одоо spell-ийн одоо хүчинд автчихсан байсан ингээд өстө миний амьдралыг там болгосон гэж өстө амар юм яриалтай өстө амар сонь юмнууд яриад тэгээ би одоо энэс одоо Beyoncé-гаас ингээд survive хийж ингэж гарч ирж байна. Тэгээ хамгийн гол нь ингээд би ийм имийг ингээд яриадтай ингээд шулам Beyoncé бол шулмын зан үйл хийдэг, иймэрхүү black magic ашигладаг, хараалждаг хийдэг гэд ярангууд хүмүүс бол угаас надад итгэхгүй намайг ингээд хүмүүс галзуу солиотой өвчтэй гэж бодож байгаа тий. Намайг одоо энэ хүмүүс Beyoncé-гийн одоо маркетингийн хүмүүс, Beyoncé-гийн одоо тимнүүд нь бол намайг ингээд ийм галзуу солиотой өвчтэй юм шиг болгож харагдуулж байна антрыг амар ингээд юм яриад байсан мөртлөө алга болчихсон. Яг 10 сарын 11-нд яг нөгөө нэг шүүх хурланд болоод яг асуудлаа шийдвэрлэх гэсэн чинь байхгүй ирээгүй. Тэгээ хүмүүс бүр ингээ гахсан байхгүй. Энэ нэмэгтэй яагаад одоо очоогүй юм бол амар ингээ сүрхий ингээл гарч ирэл яриадсан мөртлөө ямар нэг юм энэ нэмэгтэйд болчихвоо эсвэл ингээд Beyoncé нөлөөсөн болоо энэ нэмэгтэй энэ төр гэл бөө юм болсон. Тэгээ одоо тэр нэмэгтэй хаана гэдэг юм бол мэдэхгүй заяа. No one knows. Би саяхан энэ Америкт амьдардаг нэг таньдаг эгчтэйг уцаар ярьж байхгүй. Тэгээд нэг Монгол дахь бичүүгээр энэ тэрний тухай яриад байжгаад тэгээд би тэрийг одоо хаанаас яаж авахаа мэдэхгүй байна. Одоо хүн явуулж мавуулж тэгээд Монголд хүн явуулж авахулдаг юм уу гэж тэгсэн чинь юу яриад анчаатгаа ийм Монголиагаас шууд ингээд ороод авчдээ штэ гэдэхгүй юу. Тэгэхээр би I can't access my e-Mongolia. Би ингээд e-Mongolia руугаа орж чадахгүй бараа ингээд тоглоомжгүй 2-3 жил болж байгаа. Яг бол миний Монгол дахь утасны дугаар маань ингээд юу ашиглалт нь байхгүй болцоод худалдаанд гараад өөр хүн авсан юм шиг үлээ заяа. Тэгэхээр миний дугаар биш болсон учраас би ингээд e-Mongolia руугаа орж ирээсээ чаддаггүй яад бол утас руу ингээд код явуулд юм билээ штэ. Тэгээ би хэлэхгүй би ингээд e-Mongolia руугаа орж чаддаггүй гэсэн чинь маа тэр ихч чи юу яриад байгаа юм би ингээд Lime дугаараараа ингээд холбочтой штэ. Lime-ийн дугаараар гээд тэгэхээр чинь I was like what is Lime? Тэ би Lime гэж юу ингэж асуусан чи ёо чи юу яриад байгаа юм бэ? Одоо хүртэл Lime-ыг мэддэггүй ашигладаг юм уу гэд аппликейшн юм байна л да. Тэ уул нь бол ингээд зүгээр Lime гэд аппликейшн гэхдээ тэр аппликейшнийг шууд ингээд татчихгонгууд тэгээд дэлхийн хаанаас ч Монгол утасны дугаараар ингээд ярьж болдог. Монгол дугаарууд руу Lime аппликейшнийг зүгээр ингээл өөрийнхөө утсан дээрээ суулгаад тэгэл оронгууд чинь 72-оор эхэлсэн Монгол дугаар өгдөг юм байна лээ заяа. Тэгэд өөрөө 72-оор л эхэлдэг. Гэхдээ зөндөө олон дугаарны сонголт байгаа. Тэгэд өөрөө тэндээсээ ингээд сонгоод авах боломжтой юм байна лээ. Тэгээ би өөртөө таалагдсан яг дугаараа сонгож аваад тэгээ ашиглаж эхэлсэн. Ер нь ингээд бүртгүүлэх тэгээ дугаар муугаар хаваад бол үнэхээр амар амархан бараг ингээд тэнийг Иван хүртэл ойлгохоор Тэнийг Иван хүртэл ойлгохоор тийм амар амархан ингээд процесстэй байсан. Тэгээ энэ аппликейшнийг татаж авснаар тэгээ энэ Lime-ийн хэрэглэгч болсноор амар олон даваа талтай юм байлээ. Одоо та Монголд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн энэ Lime-ыг ашиглах боломжтой. Тэгээд айгүй олон даваа талуудтай. Тэгээ гадаадад амьдарч байгаа монголчууд маань ч гэсэндээ энэ аппликейшнийг татаж авснараа маш их даваа талуудтай юм байлээ. Одоо жишээ нь хэм бол яг л Монголд байгаа юм шиг хүссэн өрн телефоныхоо дугаарууд руу заалгаж ярьж болно. Яг л нэг roaming үйлчилгээ хэлэгцсэн юм шиг ингээд гадаадад байгаа ч гэсэндээ Монгол дугаарууд руу ингээд зүгээр чөлөөтэй яриад байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ гадаадад байгаа монголчууд маань ингээд Монголд байгаа найз нөхөд гэр бүлээ ингээд интернетэд орохыг нь хүлээгээл те. За хизээ онлайн болох бол гэл ингээд Facebook Messenger ч юм уу ингээд Instagram DM-ээр ярих гад хүлээгээд авах шаардлага байхгүй шууд ингээд
хүссэн үедээ өөрийнхөө утсаар те яг тэр Lime application-аарээ яг л зүгээр ингээд та яаж утсаар ярьдгүү те утасныхаа дугаарыг хийгээл ярьдгүү яг тэрнтэйгээ адилхан Lime application лөөгөө ороод шууд ингээд утасныхаа дугаарыг Монголынхоо тэр хүнийхээ утасны дугаарыг хийгээл хизээл бол хизээ ярих боломжтой гэдгээр бүр үнэхээр амар даваа тал байгаа байхгүй юу. Одоо тэгээ над шиг ингээд ерөөсөө Mongolia руугаа орч чаддаггүй Монголынхаа утасныхаа дугаар нь ашиглан байхгүй болсон ч юм уу те. Тэгээд ерөөсөө орч чаддгүй access хийж чаддаггүй хүмүүст жишээ нь амар хэрэгтэй байгаа байхгүй те. Яг энэ Lime-ийнхаа дугаараар шууд Mongolia-гаа холбочдөг. Тэгэнгүүт Mongolia-гаа орч чаддаг болно гэж үнэхээр амар хэрэгцээтэй зүйл байгаа байхгүй юу. За тэгээд Монгол амьдарч байгаа хүмүүс ч гэсэндээ Lime application-ыг ашигласнараа маш олон даваа талтай юм байлээ. Одоо жишээ нь хэм бол бүх сүлжээний дугаарууд руу хамгийн хямд тарифаар дуудлага хийн бас мессеж хийх юм байлээ. Надад хамгийн таалагдсан зүйл нь юу вэ гэхээр ингээд нэг ч худалдаж аваад байхгүйгээр ер нь энэ аппликейшн дээр нэг ч худалдаж авч болно л доо те айгүй амархан авах гэдэг юм байлээ. Гэхдээ багцуудтай юм байлээ. 3 төрлийн багц байгаа юм байна лээ. Тэгээд эхнийх нь багц нь гэх юм бол бүхэл бүтэн 1 сарын туурш ингээд бүх сүлжээ рүү хязгааргүйгээр мессеж бичиг дуудлага хийх эрхийг 5,000 төгрөгөөр аавн заяа. За тэгээ хоёр дахь багц нь болохоор 6 сарын багц байгаа. 6 сарын туршид бүх сүлжээний дугаарлуу хязгааргүй мессеж бичих ярих эрхийг зөвхөн 25,000 төгрөгөөр авах юм байлээ. За тэгээд 3 дахь багц нь болохоор бүхэл бүтэн 1 жилийн багц гэж байгаа заяа. 1 жилийн туршид бүх сүлжээрөө хязгааргүй ярих, хязгааргүй мессеж бичих эрхийг хэдэн төгрөгөөр гэж бодож байна та нар? Wait, хэдэн төгрөг гэж бодож байна? Дотроо бодоорой. 40,000 төгрөгөөр авах боломжтой. Үнэхээр гайхамшигтай байгаа зү тэ 40,000 төгрөгөөр 40,000-аар одоо юу авах юм бэ? Кофе аваад нэг кофе шоп руу ороод нэг кофе аваад нэг кейк аваад баг дуусгаар мөнгө байгаа зү тэ. Тэр 40,000 төгрөгөөр шууд ингээд нэг багцыг энэ багцыг тэ жилийн багцыг авлаа. Тэгээ бүр санаа зовоолтгүйгээр бүх сүлжээрүүд рүү хязгааргүй дуудлага хийн, хязгааргүй мессеж чинь. Тэгээ би энийг бол үнэхээр great deal гэж бодож байгаа байхгүй юу. За тэгэхээр энэхүү Lime application-ыг Монголд ч байгаа бай хамаагүй, гадаад улсад ч байгаа бай хамаагүй монголчууд маань аваад, татаад, ашиглаад мөнгөө хэмнэх боломжтой гэсэн үг шүү. За тэгээ та нар энэхүү хэргийг сонсцоход энэ Kimberly гэдэг хүний гаргаж ирсэн allegation-уудыг сонсцоход энэ өстой зүгээр угаасаа бүтэхгүй амтан мэдрэл мөдө солиотой өвчтэй юм шиг байна гэж бодож байгаа байх. За би ч гэсэн өөрөө ингээ анх энэ хэргийг сонсцоход бүр ямар солиотой эмхтэй бэ гэж бодсон. За угаасаа хүн итгэхэд аюу хэцүү зүйлүүд байгаа зү тэ. Тэгсэн чи хамгийн сонин нь шүү дээ. Иймэрхүү шүүхийн зарлангууд амар их байдаг юм байна лээ. Бүр маш их. Та нар бүр итгэхгүй үнэхээр их байдаг заяа. Beyoncé-гийн эсрэг, Jay-Z-гийн эсрэг, одоо бас Diddy энтрийн эсрэг иймэрхүү төрлийн одоо им хар magic ашигладаг те им шулмын юм хийдэг, им сонь юм ингээд хийдэг байсан дэр гэснэг тиймэрхүү төрлийн similar lawsuits амар их байсан юм байна лээ. Тэднийг уншингууд нь штэ те жоохон гайхаж эхэлсэн заяа. Энэ хүмүүс ч одоо яахлаараа ингээ бүгдээрээ адилхан юм яриад байгаа юм болоо те бараг итгэхэд хүрэж байгаа байхгүй юу. Ийм олон өөр хүн те яж байгаа хоорондоо би бинийг танихгүй тийм хүмүүс ингээд адилхан юм гаргаад жирээд адилхан одоо иймэрхүү юмнууд яриад тиймэрхүү lawsuit-нууд файл хийгээд ахаар бас ингээд юмыг question хийж эхэлж байгаа байхгүй те аль тал нь үний яриад ам болоо үнэхээр одоо Beyoncé иймэрхүү юм хийдэг байсан болоо гэсэн нэг тиймэрхүү бодлыг толгоонд чи оруулдаг юм байна лээ. Энэ бүх лоосуудад бол бүгдээрээ л public records. Тэгэхээр хинч access хийгээд интернетээс олоод унших боломжтой гэсэн үг. Яг нөгөө нэг шүүхэд өгсөн одоо өргөдөлн материалууд нь public access байдаг гэсэн үг. Тэгээ бүр үнэхээр тийм олон шүүхийн зарлангаас би нэлээд одоо том гэсэн тэ нэг хідэн жишээнүүдийг нь та нарт одоо яриад өгье заяа. За 2015 онд Evelyn Gray гэдэг эмэгтэй нийт 46 хүмүүсийг одоо шүүхэд өгсөн байгаа. Нэг тийм шүүхийн зарлан дээр 46 одоо хүмүүс болон албан байгууллагуудыг defendant-ээр дуудсан байгаа байхгүй юу. Жишээ нь гэх юм бол Америк улсыг заяа literally United States of America бүхэл бүтэн улсыг тэ Америк улсыг defendant-ээр дуудсан байлээ. FBI-ыг, Diddy-г, Beyoncé, Jay-Z, Wendy Williams, тэнгүүтээ Los Angeles-ийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагыг, тэнгүүтээ Cardi B, Megan Thee Stallion, үүнээс гадна бүр маш их хүмүүс байгаа заяа бүхэл бүтэн 46 хүмүүсийг айгуу тийм эрх мэдэлтэй хүмүүс болон одоо иймэрхүү албан байгууллагууд тэгснээ одоо энэ music industry, Hollywood industry-д байдаг айгуух олон тийм дуучид энэ зэрэнүүдийг ингэж defendant-ээр дуудаж ийм шүүхийн зарлан гаргасан байлээ. За тэгэхээр одоо энэ Evelyn Gray гэдэг эмэгтэй 2015 онд хийсэн энэхүү лоосуудын дээрээ энэхүү
алан хүмүүстэй 46 хүмүүс болон албан байгууллагуудыг одоо юу хийсэн гэж allegations гаргаж ирж байгаа вэ гэхээр бас л ер нь түрүүний одоо Kimberly Thompson гэдэг ирсэн эмэгтэй штэ тэр эмэгтэй гаргаж ирсэн allegationтэй ер нь айгүй ойролцоо заяа. Conspiring to harm her гэж аахгүй энэ олон хүмүүс одоо нийлж байгаа одоо энэ эмэгтэйг энэ эмэгтэйд одоо янз бүрийн муу зүйл хийхийг оролцсон. Тэнгүүдээ бас ингээд утсанд нь ингээд сонсох төхөөрөмж хийдэг байсан. Өөрийг нь мөрдөж мөшгдөг байсан. Тэнгүүдээ plagiarism гэж байгаа байхгүй одоо plagiarism буюу одоо өөрийнх нь юмыг хулгайлж авч хэрэглэхтэй одоо хуулбарлах гэсэн үг штэ. Тэр нэг Kimberly Thompson гэдэг эмэгтэй бас ярьсан байсан штэ. Beyoncé өөрийнх нь intellectual property буюу одоо оюуных нь өмчийг хулгаасан гэж ярьсан байсан. Бас тэрнтэй адилхан яг plagiarismтэй хуулбарлсан гэж ярьж байгаа байхгүй юу. Тэрэн дээрээ бүр specifically яг name хийсэн хүмүүс нь болохоор Jay-Z, Megan Thee Stallion, Drake, тэнгуүтэй Cardi B гэдэг энэ дөрвийг бол ингээд өөрийнх нь яг intellectual property-г нь яг ингэж plagiarize хийгээд ашиглаж хуулбарлага гэж бичсэн байлээ. Хэвлэл мэдээллийг ашиглаад өөрийнх нь эсрэг одоо янз бүрийн юмыг хийсэн ч гэдэг юм а те. Иймэрхүү маш олон allegation-уудыг гаргаж ирсэн юм байна лээ. Ер нь л бол тэгээд энэ олон хүмүүс ингээд нийлж байгаа л өөрийнх нь эсрэг юм хийх гэж хуульцсан гэдэг тиймэрхүү allegation-уудыг гаргаж ирсэн юм байна лээ. За тэгэхээр энэ lawsuit нь бол бас л dismiss хийгдсэн байгаа. Одоо хүчингүй болгогдсон гэсэн үг. Шүүхийн trial хэмжээнд очоогүй гэсэн үг байхгүй юу. За тэгээ 2020 оны 8 сарын 31-нд Charlene Latham гэдэг эмэгтэй бас одоо айгүй олон хүмүүсийг шүүхүүд өгсөн байгаа. Тэрнийх нь нэг нь бас л Beyoncé болон Jay-Z нар байж таарсан. За тэгээ энэхүү lawsuit-нд бичигдсэн defendants хүмүүсүүдийг нь дурдах юм бол 1953 оны нөгөө нэг Jeffrey Epstein-ийн trust гэж байгаа байхгүй. За trust гэсэн чинь бол нөгөө нэг иймэрхүү амар баян хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ үнэхээр амар их мөнгөтэй төгрөгтэй баян жинэлэг хүмүүс чинь өөрсдийнхөө мөнгийг өөрсдийнхөө одоо нөгөө нэг эд хөрөнгийг trust-нд хийчдэг. Тэгээ тэр нь болохоор яг өөрсдийнх нь эзэмшдэг эд хөрөнгө мөнгө төгрөг нь ахгүй. Тэгээ тэр нь одоо ингээд нэг trust гэдэг нэг юм байгаа ахгүй. Тэгээл одоо тэр trust нь одоо өвлөгдөөд те одоо үр хүүхдэд нь өвлөгдөөд ч юм уу эсвэл одоо өөрийнхөө гэрээсэл дээр үлдээсэн хүмүүст нь ингээ өвлөгдөөд цаашаа явдаг тэрийг trust гэж ярьдаг байхгүй те 1953 оны Jeffrey Epstein-ийн trust гэж байдаг юм байлаа. Тэр нь болохоор яг Jeffrey Epstein гэдэг хүний үлдээсэн бүх эд хөрөнгө мөнгө төгрөг нь бол тэр 1953 онд байгуулагдсан тэр trust нь байдгийн юм байна лээ. Тэгэхээр одоо энэ Jeffrey Epstein-ийн эд хөрөнгөтэй trust-ыг нь шүүхүүд өгсөн байгаа юм. За тэнгуүдээ Harvey Weinstein. За Harvey Weinstein чинь бас л нэг иймэрхүү predator хүн байгаа. Одоо Америкийн одоо Холливуудын мундаг найруулагч байсан. Гэхдээ бас эмэгтэйчүүдийг, охтуудыг хүчинцдэг байсан гэдэг нь илрээд шоронд орсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Harvey Weinstein-ыг бас одоо defendant-ээр дуудсан байлээ. Тэнгүүдээ Jay-Z, Disney-г бас дуудсан байлээ. Тэнгүүдээ Universal Studio, Beyoncé, Lil Wayne, Young Money, R. Kelly, тэнгүүдээ Sony Entertainment гэдэг иймэрхүү маш олон хүмүүсийг defendant-ээр дуудсан байлээ. За энэ хүний энэхүү lawsuit-ын дээр гаргаж ирсэн allegation болохоор энэ одоо өөрийнх нь дурдсан бүх defendant хүмүүс нэ штэ. Эднэр нь бөөнөрөө sociopathic criminal enterprise-ыг байгуулсан. Тэгээ тэрэндээ ингээд үйл ажиллагаа тийм хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэсэн тийм юм ярьсан байхгүй. Тэгээ би энийг нь сонссон чинь тэр нэг Derek-ийн одоо federal case байж тэ одоогийнх нь тэр кейснийх нь indictment дээр нь прокурорууд нь тэгээ бичсэн байсан шүү дээ. Одоо Derek өөрийнхөө нэг тэр гэмт хэргийнхаа enterprise-ыг удирдаад явдгаа. Тэгээд тэргүүрээ дамжуулж гэмт хэрэг хийдэг гэд тим имийг одоо тэр indictment дээр нь бичсэн байсан шүү дээ. Тэрийг нь болохоор Combs Enterprise гэд бүр нэр өгөөд дуудчихсан байсан. Тэгээ тэрийг надад ингээд санагдуулсан энийг уншсан чинь яг sociopathic criminal enterprise гэж байгаа байхгүй. За тэгээ энэхүү одоо энэ enterprise нь байдаг энэхүү хүмүүс нь нийлж агаад одоо өөр дээр нь айгүй олон тийм various abuse хийсэн гэж аахгүй. Айгүй олон янзын хүчирхийллүүдийг өөр дээр нь үлдчихсэн. Одоо жишээ нь хэм бол өөрийнх нь одоо эдийн засаг болон санхүүг нь одоо мүлждэг байсан, exploit хийдэг байсан. Өөрийг нь мансууруулж агаад олон удаагаар ингэж abduct хийдэг байсан. Тэ одоо өөрийг нь хулгайлаад одоо kidnap энэ төр хийдэг байсан гэж байгаа юм. Тэнгүүдээ purchase agreement for a child гэж аахгүй. Хүүхдүүдийг худалдаж авдаг байсан. Тэ өөрийнх нь хүүхдийг худалдаж авах гад бүр ингэж agreement хийх гэж оролцсон гинэ. Тийм одоо тохиролцоо. Тэгэд энэ эмэгтэй бол ингээд зөвшөөрөөгүй юм гинэ. Тэнгүүдээ энэ хүмүүсийн эсрэг иймэрхүү олон өөр lawsuit-нууд урд нь гарч ирж исэн. Одоо allegation-нууд урд нь гарч ирж исэн боловч одоо Jay-Z, Harvey Weinstein болон Jeffrey Epstein гэсэн энэхүү хүмүүс нар businessman mogul болох Les Wexner-ийн
мөнгийг нь ашиглаад тэр мөнгөөр нь одоо энэ хүү allegation-уудыг энэ хүү lawsuit-нуудыг ингээ аргалдаг байсан гэж байгаа байхгүй мөнгө өгөөд ингээ алга болгочдөг байсан. Тэгээ өөртөөхөө мөнгийг хэрэглэдэггүй Les Wexner-ийн мөнгийг хэрэглэдэг байсан гэж байгаа байхгүй. Би Les Wexner-ийн тухай одоо Victoria's Secret-ийн тухай бичлэг дээр ярьжсэндээ Les Wexner ч айгүй тийм controversy дагуулж исэн гэд тэгээ тэрнээсээ болоод ингээд ажилласаа одоо албан тушаалаас буусаа гэж ярьжсэн тийм үү. Яг би нэг Les Wexner-ыг Jeffrey Epstein-тэй маш дотн одоо тэ найзуудын харилцаатай болохоор нь ингээд ажлаас нь буулгасан гэд хилжсэндээ тэр бичлэгтэр тэр нь одоо ингээд баталгаажж байгаа байхгүй одоо миний энэ ярьж байгаа лоосуудын дээр тэ тэнгүүдээ иймэрхүү одоо хохирогч болгосон хүмүүсийн гэр бүлийг ингээд дандаа сток хийж мөрдөж мөшгөж ерөөсө 50 орхидоггүй байсан. Тэнгүүдээ extortion хэрэгэлдэг байсан тэ одоо айлган сүрдүүлэх тэгэл exploitation янз бүрийн мүлжлэг хийдэг байсан, тагнуул явуулдаг байсан, spy хийдэг байсан. Тэгээд money laundering буюу одоо мөнгө угаадаг тийм одоо хууль бус юм хийдэг байсан. Physical torture гэж байгаа юм одоо тамлах, тарчлах тиймэрхүү зүйлийг өөрт нь хийдэг байсан. Тэнгүүдээ би түрүүнд дурдсандээ энэ нэмэгтэй хүүхдийг нь худалдаж аваад нөгөө нэг Jeffrey Epstein-ийн арал руу навж яваад одоо тэр нөгөө нэг сексийн боол болохыг хүссэн мэлээ. Тэгээд энэ нэмэгтэй ингээд хүүхдээ зарахгүй гингүүд өөрт нь ингэж harm тэ айлган сүрдүүлэлт энэ дэр хийсэн ингээд тэ гих мэдчлэн маш их тийм allegation-уудыг энэ нэмэгтэй гаргаж ирсэн байлээ энэ хүү lawsuit-ын дээрээ. Гэхдээ энэ хүү lawsuit-нд бас л dismiss хийгдсэн байгаа. Dismissed as frivolous гэж байгаа байхгүй юу. Frivolous гэдэг чинь одоо ямар ч үндэслэл байхгүй одоо тийм нотлохоогүй баталгаагүй гэсэн учраас ингээд хэрэгсэхгүй болгоод хүчингүй болгодог юм байна лээ. За тэгээд миний саяны дурдсан 2015 онд хийгдсэн Evelyn Gregg-ийн lawsuit болон 2020 оны одоо энэ Charlene Latham гэдэг энэ нэмэгтэй хоёрын lawsuit-нууд бол ингээд wasn't specifically towards Beyoncé. Яг Beyoncé одоо эсрэг хийгээд ганцхан Beyoncé-гийн эсрэг хийгээд одоо witchcraft хэрэглэдэг ч юм уу тиймэрхүү юм хилээгүй байгаа ч гэсэндээ одоо энэ олон хүмүүсийн дунд Beyoncé-гийн нэр дандаа дурддагдаад байгаа зү тэ defendant гэдгээрээ Beyoncé болон Jay-Z-гийн нэрнүүд нь дурддагдаад байгаа юм. За тэгээд дараагийнх нь lawsuit нь болохоор 2022 оны 4 сарын 21-ний өдөр file хийгдсэн байгаа. File хийсэн хүн нь plaintiff хүн нь болохоор Ross Daniel Walker гэдэг залуу байгаа юм аа. За тэгээ энэ эрэгтэйгийн lawsuit-н дээр defendant-ээр дуудсан хүмүүс нь хинбэ гэхээр Jay-Z, Diddy, Rick Ross, тэнгуүдээ 2 Chainz. За гаргаж ирсэн allegation-ууд нь болохоор human trafficking буюу одоо хүний наймаа, harassment, intimidation, тэнгуүдээ өөрийг нь хуйлдааны онолд ашигласан гэнэ used for conspiracy theory, тэнгуүдээ stole my arts ideas гэж байгаа байхгүй юу. Энэ бас нөгөө нэг Beyoncé-гийн тухай ярьсан нөгөө нэг stealing my intellectual property гэж юм гаргаж ирсэн шээ тэрнтэй бас адилхан байгаа зү тэ. Миний одоо нөгөө нэг урлагийн зүйлүүдийг idea-нуудыг санаануудыг хулгайлсан гэж байгаа байхгүй юу. Systematic racism and oppression гэх мэтчлэн иймэрхүү allegation-уудыг гаргаж ирсэн мэлээ. Тэгээ энэ эрэгтэй бол ярьж байхдаа болохоор анх энэ эрэгтэй Jay-Z болон Diddy-тэй уулзахдаа ингээд гэр оронгүй байсан гинэ. Homeless хүн байсан. Тэгэд энэ залууг одоо энэ гэр оронгүй байхад нь Jay-Z Diddy хоёр танилцаж уулзчаад тэгээ энэ хүнийг одоо алдар нэр түргсэн гинэ. Made famous гэж аахгүй энэ хүнийг одоо жоохон олонд тийм танигддаг болгосон юм шиг байгаа. Гэтэ ерөөсөө тэгэж сайн санаагаар те сайхан сэтгэлээр тэгэж энэ эрэгтэйд туслаагүй энэ эрэгтэйг зүгээр ашиглаад ингээд хайсан гэдэг тийм allegation-ыг гаргаж ирж байгаа юм байна лээ. Тэнгүүдээ өөрийг нь ер нь ингээд айгүй их одоо доромжилдаг байсан, brainwash хийдэг байсан, тэг өөрийнх нь тархийг нь угаадаг байсан, psychological brainwash гэж аахгүй бүр ингээд сэтгхүүд нь тэгэж өөрчлөлт хийхээр тэгэж амар өөрийнх нь толгойг нь тархийг нь угаадаг байсан гэж байгаа юм. Тэнгүүдээ өөрийг нь ингээд айгүй их ингэж доромжилж одоо шоолж одоо юу юм бэ одоо найзуудаараа нийлж байгаа гэх юм уу те ингээд дээрлэхэж доромжилдаг байсан, өөрийг нь одоо өөртөө ингээд боол шиг ханддаг байсан. Тэгээ бүр Jay-Z-гээр хүчндүүлж исэн гэж хүртэл хэлж исэн байна лээ. Тэгэнгүүтээ өөрийг нь одоо ингэж ашиглаж хайчаад тэгээд industry-нд тэр одоо салбарт одоо Hollywood-ийн салбарт хизээш дахиж одоо ажиллаж болохооргүйгээр тэгэж blackball хийсэн. Одоо blacklist-д оруулсан те ингээд ерөөсөө энэ хүнтэй битгий ажиллаараа ч гэдэг юм уу тэгэж ингээд өөрийг нь blackball хийсэн гэж ярьсан байлээ. За тэгээ энэ хүү lawsuit нь бас л тэгээд dismiss хийгдсэн байгаа. За үүний дараагаар 2022 оны 11 сарын 28-нд Irvinion Miller гэдэг эмэгтэй Beyoncé-гийн эсрэг lawsuit хийсэн байгаа. За тэгээ энэ lawsuit-н дээр болохоор энэ эмэгтэй иймэрхүү allegation-уудыг гаргаж ирсэн байгаа. Өөрөлд нь ингэж дайрч давшлаад өөрөлд нь ингэж harm хийсэн. Тэнгүүтээ defendant will not leave me alone гэж хэлсэн байхгүй. Beyoncé гэж хэлж байгаа. Одоо Beyoncé бол намайг үнэхээр ингэ 50 орохгүй намайг зүгээр байлгахгүй байна. Айгүй их тэгэж дагаж мөшгөж мөрдөж assault хийдэг.
байдаг. Тэнгүүдээ өөрийнх нь бас intellectual property-г нь бас хулгайлсан гэж байгаа юм. Тэгээд өөрийг нь дагаж мөрддөг, мушигдаг, stalk хийдэг байсан гэд ер нь бол энэ түрүүний ярьсан лоосуудтай маш ойролцоо юмнуудыг ярьсан байлээ. Гэхдээ энэхүү лоосууд нь бас л dismiss хийгдсэн байгаа. Гэхдээ энэхүү лоосууд нь dismiss хийгдэхтэй болохоор ерөөсөө тэгж үндэслэлгүй ч гэдэг юм уу те нотлох баримтгүй гэдгээр бол тэгж dismiss хийгдээгүй юм байлээ. Зүгээр тэр яг өөрийнх нь file хийсэн одоо jurisdiction тэгээ яг тэр шүүхийн нь дүүргийнх нь шүүх нь болохоор иймэрхүү хэрэг дээр ингээд ажиллаж чадахгүй одоо бид нар одоо чамд тусалж чадахгүй гэсэн тийм шалтгаанаар ингээд dismiss хийсэн гэж хэлээ. Айгуу сонирм газтай тий. За тэгэнгүүтээ дараагийнх нь болохоор 2022 оны 12 сарын 5-ны өдөр Victoria Dillhunt гэдэг эмэгтэй Jay-Z болон Beyoncé-гийн эсрэг лоосууд хийсэн байгаа. За тэгээ энэ лоосуудын дээр юу гэж ярьсан бэ гэхээр Jay-Z, Beyoncé хоёр нийлж агаад өөрийнх нь эрх ашигт нь ингээд нөлөөлөх гээд хохирол учруулах гээд тэгээд ийм янз бүрийн гэмт хэргийн холбогдолтой зүйлүүдийг organize хийж зохион байгуулж исэн. Тэгээ өөрийнх нь эсрэг тийм communist agenda гаргаж ирсэн. Тэгээ бас өөрийнх нь тархийг угаасан brainwash хийсэн. Өөрийг нь бас ингээд мөрдөж мушигдаг байсан гэж байгаа юм. Тэгээд бас intellectual property гэж бас ярьсан. Тэгэд ер нь бол маш адилхан зүйлүүд байгаа заяа. Энэ лоосууднууд бол ингээд ер нь л маш их адилхан юмнуудыг хоорондоо ярьж байгаа. Тэгээд энэ хэрэг нь бол бас л dismiss хийгдсэн маа. Гэхдээ энэ нь болохоор frivolous те dismissed as frivolous буюу ямар ч тийм үндэслэлгүй гэсэн шалтгаанаар одоо dismiss хийгдсэн юм байна лээ. За тэгээ үүний дараагаар 2023 оны 1 сарын 11-ний өдөр Latricia Laverne Brown гэдэг эмэгтэй Beyoncé болон Beyoncé-гийн одоо эргэн тойрных нь хүмүүсийг одоо шүүхүүд өгсөн байгаа. За тэгээ энэхүү лоосуудын дээр гаргаж ирсэн allegation-ууд нь болохоор Beyoncé болон Beyoncé-гийн эргэн тойрны хүмүүс ингээд assault хийдэг, trespass, battery, wrongful death, intellectual property, conspiracy, unlawful wiretap, medical malpractice, human experimentation, enslavement, implementing devices in her body, poisoned her with drugs энэ гэж хэлсэн байлээ. Ер нь л ингээл адилхан юмнууд байгаа. Өөрийг нь ингээд assault хийсэн, өөрийнх нь биед нь одоо тэг хүч хэрглэж халтсан. Тэнгүүдээ одоо өөрийнх нь гэрт нь ингээд trespass буюу зөвшөөрөлгүйгээр орж ирсэн. Бас л тэг өөрийнх нь оюуных нь өмчийг хулгайлсан. Ингээ утсыг нь бас ингээд wiretap хийгээд утсанд нь сонсох төхөөрөмж хийсэн human experimentation гэдэг нь аюу сэн заяа. Хүний одоо human experimentation буюу одоо өөр дээр нь баг тийм туршилт явуулсан гэж аахгүй. Тэгээд өөрийг нь боолчилдаг байсан. Тэгээ өөрийнх нь биед нь одоо бүр тийм device enter суулгасан гинэ тийм төхөөрөмж enter суулгасан. Тэгээ өөрийг нь мансуурлах боцоор ингэж мансууруулдаг байсан гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг энэ лоосуудын дээр ярьсан байлээ. За үүний дараагаар хамгийн сүүлд гарч ирсэн лоосууд нь юу вэ гэхээр 2024 оны 1 сард Shatoya LaRose гэдэг эмэгтэй Beyoncé-гийн эсрэг лоосууд хийсэн байгаа. За лоосууд бол яг биш restraining order авахыг хүссэн юм байлээ. Бас л нөгөө нэг түрүүний ярьсан drummer эмэгтэй байж тээ Kimberly Thompson гэх тэр эмэгтэйтэй адилхан Beyoncé-гийн эсрэг restraining order авахыг хүссэн юм байна лээ. Тэгээ энийгээ болохоор California мужид хийсэн. Одоо file хийсэн гэсэн үг. Тэгээд өөр одоо улсын хэмжээнд federal case-ний хэмжээнд энэ нэмэгтэй бас дэрийн эсрэг лоосууд хийсэн мэлээ. Шал тусдаа өөр лоосууд. Айгуу сонирм байгаа зү. Тэгээ ер нь энэ нэмэгтэйгийн ярьсан юмнууд бол маш ойролцоо бусад түрүүний ярьсан лоосууднуудтай. Өөрийнх нь intellectual property одоо оюуныхаа өмчийг хулгайлсан. Тэгэл өөрийг нь assault хийдэг байсан, harm хийдэг байсан, өөрийг нь айлган сүрдүүлдэг байсан. Тэгээд хүмүүсийг хөлсөлж байгаад өөрт нь ингээ harm хийх гээд те одоо аюул учруулах гад хүмүүсийг хөлсөлж авдаг байсан ч гэдэг юм уу те. Тиймэрхүү маш их юм ярьсан байлээ. За миний саяны дурдсан лоосууднууд болохоор ер нь Beyoncé-гийн эсрэг, Jay-Z-гийн эсрэг, тэгээ Beyoncé-тэй холбогдолтой хүмүүсийн эсрэг энэ төр гаргаж ирсэн хитгэн лоосуудын жишээ. Гэтэ та нар ер нь энэ лоосуудыг сонсоод ахаар тэ гаргаж ирж байгаа allegation-ууд нь бол ер нь хоорондоо маш ойролцоо адилхан юмнуудыг яриад байгаа биз. Тэгэхээр бас жоохон гайхмаар. Тэг яаж яагаад энэ чинь зарим нь бол ингээл 2015 онд хийгдсэн байна, зарим нь 2016 он, зарим нь 2020 онд, зарим нь бүр сая 2023 он, 2024 онд хийгдсэн зүйлүүд байна. Тэгээд энэ хүмүүс чинь хоорондоо ямар ч холбогдолтой тийм хүмүүс биш мөртлөө иймэрхүү аллегейшнуудыг гаргаж ирээд байгаа нь амар сонирхол татчих байгаа. Тэгээд яагаад ингээ адилхан юмнууд яриад байгаа юм болоо гэд тэ. Тэгэхээр ер нь бол жоохон сэжигтэйгийн хувьд бол сэжигтэй. Энэ олон хүмүүс адилхан юм яриад байгаа учраас тэ. За гэхдээ энэ хэрэгүүд бол түрүүн хэлсэнчлэн тэ. Бүгд dismiss хийгдсэн. Тэгэхээр тийм үг байдаг штэ тий. Яг л буруутай гэдэг нь тогтоогдчихоогүй шүүхээр тогтоогдчихоогүй байгаа бол тэр хүн innocent гим хоргүй, гим буруугүй гэсэн үгэ гэж тооцох хэрэгтэй гэж байгаа штэ. Тэгэхээр одоо энэ хэрэгүүд нь бүгдээр dismiss хийгдээд ерөөсөө аль ч хүнийг нь
гин буруутай гэж үзээгүй учраас одоо Beyoncé болон Jay-Z бол буруутай гэж хэлж болж чадахгүй шүү дээ. Гэхдээ хүмүүс бол ингээ энийг сонссон хүмүүс бол өөрсдийнхөө opinion-ыг form хийх хэрэгтэй юу гэж та нар бодож байна. За тэгээ одоо энэ шулмын гэдэг тухай ярьж байгаа дээр те одоо Beyoncé-г одоо шулам гэж ярьдаг тухай дээр ярьж байгаа дээр жоохон хитгэн юм нэмэт хэлчихэд бол одоо яг энэ хүү хэрэг гаргаж ирээл те энэ 2018 онд энэ эмэгтэй Kimberly Thompson гэдэг эмэгтэй ингээд Beyoncé-г witch гэж accuse хийснийхэн дараагаар бол ингээд хэвлэл мэдээлэлээр бөө юм болсон гэдгсэн штэ айгүй их олон ингээд нийтлэл энэ төр бичигдэл ярьслага энэ төр хийгдэл тэгж яхад бол нэг ярьслага дээр нэг подкастн дээр яг өөрийгөө үнэнгээсээ witch гэдгийг ингээд олон нийтэд зарлцсан дээр шулмын үйл явдал шулмын зан үйл хийдэг гэдгийг ингээд бүр ингээд өөрөө ил зарлчихсан тийм шулам хүнээстэй witch хүнээс нэг ярьслага авсан байгаа. Гэхдээ тэр эмэгтэй нь болохоор зөвхөн тэр шулмынхаа зан үйлийг бол Холливуудын одоо эрх мэдэлтэй хүмүүст хийж өгдөг гинэ. Тэр хүмүүст одоо хийдэг биш. Тэр хүмүүс одоо тэр witch-ийг тэр эмэгтэйг хөлсөлж авч байгаа янз бүрийн тийм зан үйл энэ тэр хийлэгдэг гинэ. Тэгээ тэр эмэгтэйтэй тэр ярьслага хийж аав ингээд ярьж байхдаа асуусан байхгүй одоо ингээд Beyoncé ингээд witch энэ тэр хийсэн гэд нэг юм ярагдаад байсан штэ гэл нэг жоохон ингээд нэг сүртэй юм болгож ярихгүйгээр зөөр нэг тэгэж ярьжсэн даа гэл нэг тийм юм айсаар хэлсэн чи yeah she is a witch Beyoncé is a witch гэж хэлсэн зэ шууд ингээд тийм Beyoncé ч угаасаа шулам штэ угаасаа үнэн гэд хэлсэн зэ. They tell me Beyonce is a witch and shit like that. Oh, That she we is. should be scared. Yeah, okay. Yeah. She's an Ifa. Тийм шуламчтай witch гэдэг чинь бас өөр олон янз байдгийн гинэ. Ifa гэдэг төрлийн шуламын гинэ. Яг тэр Ifa гэдэг шулмын зан үйлийг хийдэг. За Америкийн хувьд бол түүхэндээ иймэрхүү шулам молом гэдэг юмд бол амар итгэдэг штэ та нар мэдхүү. Тэгээд тийм шалхалаар бүр 1600 хэдэн онд жилээ нөгөө нэг Salem witch trials энэ төр болж ирсэн штэ. Айгүй их олон хүмүүс гарч ирээд ингээд possessed болоод ингээд чөтгөрөөр ингээд эзэмдүүлнэ гэж байдаг штэ. Тийм possessed болоод тийм experience гаргаад байна. Тийм experience мэдрээд байна. Тэгээд тэр нь болохоор энэ хэсэг хүмүүс энэ шуламнууд witch-нууд ингээд биднэрт ингээд хар ижид юм хийгээд хараалжтах хийчихсэн болохоор ингээд бид нэр ингээд possess хийгдээд ингээд чөтгөрт эзэмдүүлээд байна гэсэн тийм юмыг гаргаж ирж исэн. Тэрнээс нь болоод одоо бүр ингээд trial болсон байгаа штэ бүр ингээ шүүх хуралтай тэр 1600 онд шүүх хурал болоод тэгээд тэр нэг 19 хүнийг өлөө яг шулам гэдгийг нь бол тогтоогоод тэгээ бүгдээр ингээ тэгээ алсан штэ тий. Тим амар юм болж исэн бүр яг түүхэндээ тим юм байдаг учраас Америкчууд бол иймэрхүү шулам witch тэгээ иймэрхүү шулмын зан үйл ч гэдэг юм уу тий. Иймэрхүү юмд бол үнэхээр итгэдэг ихэнх хүмүүс нь. Би ингээ сонсоход бол манай монголчуудын хувьд бол энийг нэг сонсохоор нэг амар тийм хол сонсогдохгүй байгаа зү тий. Манай монголчууд чинь ч гэсэндээ тиймэрхүү юмд итгэдэг штэ тий. Ингээл юм үздэг хүн байдаг гэдэгт итгэдэг. Тэгээл ингээл очиод зөмбөлөгч энэ төр гэдэгт байдаг итгэдэг. Тэгэл тэр хүмүүсээ юм хийлгүүлнэ гээл тий аргалуулна энэ дээрээ гээл тэ бөө энтер дээр очиод юм хийлгүүлээд ч гэдэг юм уу те. Тим юмд итгэдэг учраас ингээд иймэрхүү юмнуудыг сонсоход бол ингээд нэг амар бүр ингээд итгэхээргүй юм бол нэг сонсогдохгүй байгаа зү те. За тэгээ бас нэг нийтлэл яг тухайн үед ингээд интернет дээр тавигдсан байсан. Тэрэн дээр бас нэг тийм шулмаас авсан ярилцлагыг ингээд хүргэж байгаа байхгүй юу тэр нийтлэл дээр. Тэгээ тэрэн дээр ингээд Beyoncé-гийн тухай асуусан чи би Beyoncé-г одоо шулам гэдгийг бол мэдгүй байна. Тэрийг бол мэдгүй байна. Гэхдээ байх боломжгүй гэсэн үг бол биш те. Юу ингэнэ шулам гэдэг хүн бол тэ одоо юм янз бүрийн юм хийдэг тэ curse энэ тэрэ тэ зан үйл хийдэг spell энэ төр хийдэг шулмууд бол нуугдмал байх тусмаа тэр spellнууд нь тэр одоо ид шидэн тэ зан үйл нь илүү хүчтэй үйлчилж яадаг гинэ нуугдмал байх тусмаа. Тийм болохоор ингээ Beyoncé өөрийнхөө одоо яг witchcraft-а ид шидээ ингээ хүчтэй байлгахын тулд өөрийгөө шулам гэдгээ нуудаг байхаа гэж тиймэрхүү ярьслага өгсөн байлээ тэр хүн. За тэгээ үүнээс гадна жоохон холбогдуулаад нэг аягүй сонин имийг яриад үгүй заяа. Jay-Z, Marina Abramovich гэдэг хүнтэй амар одоо холбоо сүлбэтэй байдаг заяа. Айгүй их тэгэж хамт байгаа нь хамт янз бүр юм хийж байгаа энэ төр нь харагдчихсан. Marina Abramovich гэд энэ эмэгтэй айгүй сони эмэгтэй заяа. Энэ хүнийг болохоор хүмүүс Serbian witch гэж ярьдаг заяа. Сербийн бүр яг тийм шулам эмэгтэй гэж ярьдаг. Гэхдээ өөрийгөө болохоор энэ эмэгтэй бол шулам энтер гэж тодорхойлдоггүй. Өөрийгөө дуудахтаа бол performance artist гэж нэрлэдэг заяа. Би бол ингээд үзүүлбэр үзүүлдэг тийм уран бүтээлч хүн гэж тэгэж одоо define хийдэг байгаа байхгүй юу. Тиймэрхүү art exhibition энэ төр хийдэг заяа. Гэхдээ амар сонин art уран зураг одоо exhibition-уудыг хийдэг. Normal зүйлнүүд бол ерөөсөө биш. Одоо чинь spirit cooking гэдэг юмыг энэ нэмэхдээ одоо анхудаага invent хийсэн байгаа байхгүй юу. Spirit cooking гэдгийг та нар ингээ бүр яг судлаад одоо Google дээр ч юм уу эсвэл YouTube энэ дээр ороод үзэнгүүт үнэхээр амар disturbing.
баг үзээд ч хэрэггүй за айгүй амар. Жишээ нь гэх юм бол pig blood. Заяа гахааны цусаар ингээд зураг мураг зурдаг. Тэгээ тэрийгээ ингээд яг зурж авах үедээ ингээд хүмүүс хурж ирээд үздэг байгаа байхгүй. Тэр нь бол болохоор exhibit нь заяа. Тэгэл их амар цус мусаар ингээд янз бүрийн будаж мудаал айгүй зааван юмнууд ашигладаг заяа. Тиймэрхүү амтны цус инээ тэрийгээ заяа. Тэгээд spirit cooking гэдэг тийм бүр party зохион байгуулдаг гинэ. Бүр яг дэр шиг заяа. Яг дэрийн одоо байгуулдаг тэр нөгөө нэг freak off party-нууд нэ штэ. Яг тиймэрхүү party-нууд зохион байгуулдаг дандаа тийм алдар нэртэй хүмүүсийг одоо авчирдаг. Тэгээ тэр spirit cooking гэдэг юм а хийдэг. Тэрэн дээр болохоор ингээд яг хүмүүсийн биеийг ашиглчихсан заяа. Хүмүүсийн биетэй адилхан тиймэрхүү доолнууд те хүүхэлтэй мөхөлтэйнүүдийг ашиглаад тэр нь ингээ бүр ингээ яг өвгцэн хүний бие шиг харагддаг заяа. Дээрээс нь ингээл цус мус хасгарсан. Тэгэл тэрэн дээр нь ингээд хоол моол тавьчихсан. Тэрнээс нь хүмүүс очиж ингэж хоол моол иддэг ч юм уу те. Ер нь нэг тийм тэр нь ингээ supposed to be art те урлаг гэж харах хэрэгтэй ингэнэ. Тэгэл ер нь амар disturbing юмнууд байсан заяа. Үнэхээр солиотой юмнууд. Тэгээ энэхүү party-нууд дээр нөгөө нэг Diddy очдог байсан, Jay-Z очдог байсан гэл ер нь бид бүгдийн мэдих маш их олон олонний танил хүмүүс очдог байсан. Lady Gaga энэ эмэгтэйтэй бас айгүй холбогдолтой юм байна лээ. Diddy-гийн нэг тийм зураг явуулсан штэ нэг парен дээр нь ингээд эмэгтэй хүний шалдан эмэгтэй хүн ингээд пареныхын ширээн дээр нь хэвцсэн дээр нь ингээд хоолнууд те тэр хоолыг ингээд авч маавж иддэг те яг тэрнтэй адилхан тэрийг хүмүүс тэгээд байгаа байхгүй. Diddy болохоор тэр санаагаа болохоор энэ spirit cooking те энэ эмэгтэйгээс энэхүү одоо Marina Abramovich гэдэг эмэгтэйгээс санаагаа авсан болохоор тэгэж өөрийнхөө парен дээр тэгэж оролцуулж байгаа гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ эмэгтэй чинь бас ингээд Hillary Clinton улс төрч хүмүүс энтертэй амар ойртод нэдэг заяа. Тэгээ бүр Hillary Clinton энтер зориулаад тийм spirit cooking тийм одоо парен тэр зохион байгуулдаг гэнэ. Тэрнээс нь болоод эннээс нь болоод одоо Hillary Clinton чинь айгүй их тийм асуудалд орж исэн. Яг сонгуулийн үеэр 2016 оны сонгуулийн үеэр Hillary Clinton-ы имэйл нь хакердуулсан шүү дээ. Хакердуулаад одоо ингээд бүх юм нь ил болсон. Яг имэйл дээр юу ярьдаг байсан. Тэрэн дээр Marina Abramovich-ийн одоо Hillary Clinton руу бичсэн байсан имэйл нь байсан. Тэр нь болохоор би ингээд те танд зориулаад энэ юу лээ spirit cooking одоо party-га хийх чинь таныг одоо ирнэ гэдэг тэтгэлтэй байна. Looking forward to the party энэ гэсэн нэг тиймэрхүү утгатай имэйл энэ төр байсан байхгүй юу. Тэгээд хүмүүс ингээд энэ Marina Abramovich гэдэг хүн чинь Hillary Clintonтэй холбогдолтой юм байна. Hillary Clinton тэрхүү амар сонин spirit cooking парнуудад нь явдаг юм байна гэдгийг хүмүүс анх олж мэдээд бас тухайн үед бөө юм болж исэн. Тэгээд бас нэгэн амар сонин одоо exhibit нь заяа Rhythm Zero гэдэг нэртэй. Энэ бас нэлээд дээр үед хийжсэн одоо өөрийнх нь exhibit нэг нэ. Юу вэ гэхээр 6 цагийн туршид заяа яг тэр үзэсгэлэн дээр нь 6 цагийн туршид энэ нэмэгтэй бол зүгээр ингээд суух ингэнэ санал дээр суугаад тэгээд өөрөг нь эргэн тойронд маш олон одоо юу байгаа хэрэгслүүд янз бүрийн хэрэгслүүд ааг нь хайж хутаага одоо юу гэдгийг будаг тэнгүүтээ юу л ядгийг төсөөлсөн баг бүх юм байгаа заяа. Тэр хэрэгслүүдээр 6 цагийн туршид тэр эмэгтэйг ингээд санал дээр сууж хахад тэр exhibit-д нь ирсэн одоо үзэгчд нь сонирхогчд нь тэр эмэгтэйгийн биен дээр тэр хэрэгслүүдийг ашиглаад хүссэн юм хийж болно. Хүссэн юм. Эхэндээ бол жоохон гайгүй эхэлчихсэн гэнэ хүмүүс ингээл будаг мудгаар ингээл бие биеийг нь будаал нүүр мөрөг нь будаал тэгснээр сүулдэ бүр арай жоохон интенс болж эхлээд хүмүүс хувц мувцыг нь хайчлаад тэгээ өөрийнх нь ингээл хоолой молыг нь зүсч мүсэл гар марыг нь ингээл энэ тэрнийг өөр зүсч мүсэл өөрийнх нь дээрээс нь юм хум асгаж масгаал бүр ингээд бараг sexual юм хөртөл хүмүүс хийсэн гэнэ зарим хүмүүс ингээд хөх мөхийг нь базах ч юм уу барих ч юм уу те янз бүрийн тийм амар юм хийсэн. Тэгээ тэрийг бол үзэхэд айгүй амар гэтгсэн. Тэгээ иймэрхүү нэг айгүй тийм сонин юм хийдэг эмэгтэй байхгүй. Тэгээ энэ эмэгтэйг бол хүмүүс ингээд үнэхээр шулам гэдэгт нь бат итгэлтэй байдаг. Айгүй тийм сонин юм хийдэг. Тэгэл дандаа өөрийнхөө spirituality энтер гэж юм хүм ярьдаг байхгүй те. Сүнслэг юм хүм гэл нэг тиймэрхүү юмуд ярьдаг. Тэгээ энэ эмэгтэй бүр Jay-Z-гийн нэг одоо music video-нд нь хүртэл тоглосон. Тэр music video-г нь үзэх юм бол амар сонин заяа. Jay-Z-тэй ингээл хамт бүжиглээл энэ хоёр нэг сонин юм хийгээл нэг тийм spiritual юм хийгээд ч байгаа юм шиг нэг сонин music video байсан. Тэгээ үүнээс нь болоод энэ Marina Abramovich гэдэг хүнтэй Jay-Z айгүй холбогдолтой учраас ингээд Beyoncé бол бас л шулан болохоор л иймэрхүү адилхан шулан болон хүмүүстэй hang out хийж байгаа байхаа гэж одоо ингээд үзэж байгаа байхгүй юу. За одоо хэдүүлээ дараагийнхаа хэсэг рүүгээ орцгоё. Дараагийнх нь хэсэг болохоор conspiracy theories. Beyoncé-г дагдаг Beyoncé-гийн эргэн тойронд явагддаг айгүйх conspiracy theory буюу одоо хувил дааны онолуудын тухай та бүхэнд ярьж өгье. За эхнийх нь ярих гэж байгаа conspiracy theory болохоор Beyoncé өөрийнхөө насыг нуудаг.
насыг одоо худлаа ярьдаг гэж байгаа байхгүй юу. Энэ бол бас л айгүй тийм удаан хугацааны туршид одоо яригдсан тийм сэдв байгаа. За Beyoncé хэрүү ингээ Google дэж үзэх юм бол Google хэлж байгаа нь болохоор 1981 онд төрсөн гэж байгаа байхгүй Beyoncé. Тэгэхээр одоо Beyoncé 43 настай болж тарж байгаа тий. Тэгсэн чинь нэг удаа бас нэлээд хэдэн жилийн өмнө нэг тийм бичиг баримт гарч ирсэн заяа. Beyoncé-гийн насыг харуулсан тийм албан ёсны бичиг баримт гарч ирсэн. Тэр нь бичиг баримт нь болохоор Texas Department of Health Services гэдэг одоо яг албан ёсны одоо улсын байгууллагаас одоо Техас мужийн улсын байгууллагаас гаргасан тийм докюмент байгаа байхгүй. Тэр нь одоо ингээд гигүнтхэн цацагдаад унсан байхгүй юу. Тэрэн дээр нь болохоор Beyoncé 1974 онд төрсөн гэж бичсэн байсан. Тэгэхээр хэрвээ ингээ Beyoncé 1974 онд төрсөн бол өөрөөх нь яг нөгөө нэг ярддаг те би 1981 онд төрсөн гэж ярддаг. Наснаас нь 7 насны одоо ихч болж тарж байгаа байхгүй те. За тэгээд үүнээс нь болоод TMZ сайт яг тэр Texas Department of Health Service руу ингээд reach out тэгээд энэ тухайн асуусан энэ докюмент яг энэ бичиг баримт яг legit үү те яг үнэн бичиг баримт үү гэж асуусан чинь тэр Texas Department of Health болохоор ингэж хэлсэн гинэ. Бид нэр deny хийж чадахгүй тэгээд confirm хийж чадахгүй. Бид нар энэ асуудал дээр бол ингээд үнэн ч гэж хэлж чадахгүй худлаач гэж хэлж чадахгүй гэд ерөөсө хэлээг байгаа байхгүй. Тэгээд түүнээс нь болоод TMZ одоо яг тэр тухайд ингээд бичээд те ингээд ингэсэн тэгсэнгээд бичээд нийтлэл тавьчихсан чинь бөө юм болоод хүмүүс одоо Beyoncé насаа нууж исэн байна 1974 онд төрсэн мэн тэр гэл бөөм болсон чинь удалгүй нөгөө нэг Texas Department of Health Service чинь гарч ирээд албан ёсны statement тавьсан байгаа. Тэрэн дээрээ болохоор үгүй тэр бичиг баримт чинь хуурамч бичиг баримтаас юм а Beyoncé ингээд 1974 онд төрөөгүй энэ тэр гэдэг нэг тиймэрхүү statement хэлсэн байгаа. Гэтэ тэрэнд нь болохоор хүмүүс айгуу тийм skeptical хандсан. Ягаад гэвэл анх ягаад TMZ-г ингээд reach out хийхтэн зүгээр тэгээ хэлчихээгүй нэ. Одоо тэгээд ингээд нийтлэлэн дээр тавигдсны дараа баг ингээд Beyoncé-гийн тим нь те тэднэртэй холбоо бариад ингээд сүрдүүлсэн юм уу эсвэл мөнгө өгсөн юм уу те ягаад одоо гарч ирж ингэж наад бичиг баримт чи худлаа гэж хэлэх болсон бэ гэд хүмүүс айгүй skeptical хандчихсан тэр үед. За тэгээ энэ conspiracy theory-г бүр улам цаашаа ингэж явахт нь хүргэсэн нь юу вэ гэхээр Gabrielle Union гэдэг эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй болохоор 1972 онд төрсэн эмэгтэй байхгүй юу. Тэр одоо Beyoncé-гоос игч болж тарж байгаа байхгүй те Beyoncé 1981 онд төрсэн гэхээр энэ эмэгтэй бол ингээ Beyoncé-гоос 9 насны игч байх ёстой байсан эмэгтэй юм лээ. Тэгсэн чинь ийм эмэгтэй нэг ярьслага өгж явахдаа Beyoncé-гийн тухай ярьж байгаа байхгүй. Beyoncé бит хоёр чинь бүр ингээл teenager тэг ингээ бүр өсвөр наснд байхаас л ахуулаад амар сайн найзууд байсан гэлс тэ үнэхээр сайн найзууд одоо ч гэсэндээ бит хоёр сайн найзууд одоо бит хоёр ингээд адилхан хүн дээр очиж үсээцүүлдэг масуулдаг те бит хоёрын хувьд бол ингээл айгүй тийм special bondтэй энэ төр гэл тийм юмуд ярьсан байгаа байхгүй Beyoncé-гийн тухай. Тэгэд бодонгууд тэг яаж энэ эмэгтэй одоо Beyoncé-гоос 9 насаар игч байж иж энэ хоёр одоо өсвөр насндаа байхдаа тааралцсан болж тарах уу найзлсан байж тарах уу те 9 насны зөрөө гэдэг чинь бас нэлийн зөрөө штэ те тэгэхээр одоо энэ хоёр одоо яаж өсвөр наснда хамтдаа хоёулаа өсвөр наснда байхдаа найзлж исэн гэдэг нь айгу тийм question гаргаж ирсэн байхгүй хүмүүсийг асуухад хүргэсэн асуулт тавихад хүргэсэн яаж та хоёр одоо ингээд те адилхан наснда адилхан жил адилхан наснда өсвөр наснда баймааргүй л ямаар энэ те яаж та хоёр өсвөр наснда байхдаа найзлж эхэлсэн бэ та хоёр аль нь худлаа ярьж байгаа юм бэ гэд тийм одоо имийг гаргаж ирэхэд хүргэсэн байгаа. За түүнээс гадна нөө нэг Jaguar Wright гэдэг эмэгтэй байгаа штэ би энэ тухай бол ингээд энэ эмэгтэйгийн нэрийг бол би үнэхээр айгүй олон видеон дээр дуурсан дэрийн баг ихэнх видеон дээр дуурсан Jay-Z-гийн болон Beyoncé-гийн видеон дээр бас дуурдаж байсан. Энэ эмэгтэй чи ер нь бол ингээд Hollywood-ийн industry-ний хүмүүсийг айгүй их ингээд expose хийдэг эмэгтэй штэ. Өөрөө Hollywood-ийн industry-нд байсан эмэгтэй учраас ингээд айгүй өөрийнхөө мэддэг юмнуудыг ярьж expose хийдэг. Энэ эмэгтэй бас нэг ярилцлаган дээр орж ярьсан байхгүй юу ингээд бас Beyoncé-гийн насны тухай ярьсан. Тэгсэн чинь энэ эмэгтэй ингэж хэлж байгаа байхгүй юу. Beyoncé-гийн насыг хиттэй вэ гэдгийг бол Gabrielle Union гэдтэй түрүүний ярьсан эмэгтэй тэр эмэгтэйгээс асуу. Яг бол тэр хоёр чинь сургуульд хамтдаа сургуульд нэг ангид явсан штэ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ хэрв Gabrielle Union Beyoncé хоёр нэг ангид сурж исэн бол тэ 10 жилдээ яаж ч удсан тэр хоёрын дунд 9 насны зай байх боломжгүй байгаа байхгүй юу. Lying is Beyoncé lying about her age? Ask Gabrielle Union. They went to school together. Gabrielle Union was in her mid-40s. Like I said, ask Gabrielle Union. They went to school together. За тэгээд үүнээс гадна Jaguar Wright бас ингэж хэлсэн. Beyoncé-гийн яг нэг жинхэнэ нас нь нэг сэтгүүл дээр олон жилийн өмнө тавигдчихсан байсан. Яг тэр нь бол жинхэнэ насны байсан гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэр нь болохоор юм гинэ. Яг Beyoncé Destiny's Child-ыг орхиод яг соло карьераа эхлэх гээд байж ах үед нь яг тийм магазин дээр сэтгүүл дээр
өөрийнх нь тухайн нийтлэл гарсан гинэ Beyoncé-гийн тухайн нийтлэл гараад тэгээд тэр нийтлэл дээр болохоор ингээд нэг зураг тавигдчихсан байсан гэсэн тэр зураг нь болохоор Beyoncé гэр бүлийнхэн дагаад ээж автагаа хогдчихсан тэр зураг нь тавигдаад жоохныхын зураг нь тавигдаад тэр зурагныхын доор нь болохоор ингээд бичсэн байсан гинэ 1981 онд авахгдсан зураг гэж аахгүй 1981 онд Beyoncé ээж автагаа Houston-д гэж бичсэн байгаа аахгүй. Гэтэ тэрийг нь харангууд тэр 1981 оныхын зургийг харангууд Beyoncé амар том харагдчихсан гэж аахгүй. 4-5 настай хүүхд шиг харагдчихсан гинэ. Тэгэд 1981 онд бол Beyoncé чинь төрсэн байх ёстой штэ. Тэгэхээр нэг бол ингээд бүр нэг нас хүрээгүй те ингээд бүр жоохон ялхаараа байх ёстой байсан хүүхэдтэй өлгөөтэй хүүхэд байх ёстой байтал ингээд Beyoncé тэр зурган дээр бүр 4-5 настай харагдчихсан гэдэг жисэн. There was an article right when she was about to leave Destiny's Child. They were talking about her life growing up and they were doing a whole expose on the Knowles family. Now they say she was born in 1981, right? Right. If you go back and look at her magazine, there's a picture of Beyonce, and the caption says 1981 with her family in Houston. She had to be like 4 or 5 years old. That's the biggest infant I ever seen in my life. За тэгээ үүнээс гадна Beyoncé-гийн ээж Tina Knowles бас нэг ярилцлага дээр ам алдаад Beyoncé-гийн жинхэнэ насыг хэлчихсэн гэж ярьдаг. Тэр нь болохоор ингээд ийм ярилцлага өгсөн байлээ. Би ингээд Beyoncé-г 3 настай байхад Triumph Michael Jackson аялын тоглолт руу Beyoncé-г авч явж исэн гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ тэр Triumph Michael Jackson tour нь болохоор 1981 оны 7 сараас 9 сарын хооронд болсон 2 сар болсон тийм аялын тоглолт юм байлээ. Тэгэхээр одоо 1981 онд Beyoncé чинь төрсэн байтал яаж тэг 3 настай Beyoncé-г тэр тоглолт руу авч явдаг юм бэ гэд it doesn't make sense гэд хүмүүс яриад байгаа байхгүй. Тэгэхээр одоо угаасаа л худлаа ярьсан юм байна. Beyoncé чинь 1970 онд л төрсэн байна гэж яриад байгаа байхгүй. I was 3. I took her to the Triumph tour with Michael Jackson and his brothers. За тэгчээд үнээс гадна Matthew Knowles бас Beyoncé-гийн аав нь бас slip up хийгээд одоо алдаа гаргаад Beyoncé-гийн жинхэнэ насыг хэлчихсэн гэж ярьдаг. Matthew Knowles Breakfast Club дээр нэг ярилцлаганд орж байхдаа Pink-ийн тухай одоо нэг ярьж ихсэн гинэ. Тэгсэн чинь яг Matthew Knowles Pink Beyoncé хоёр ч бүр яг нас чацуу штэ бүр яг чацуу гэж ярьсан гинэ Beyoncé Pink хоёр. Гэхдээ Pink ч болохоор 1979 онд төрсөн 45 настай байгаа байхгүй. Beyoncé-гаас 2 насаар ихч байх ёстой байхгүй юу? Тэгж яхад Beyoncé, Pink, Usher энэ төр чи яг нас чацуу гэд ярьчихсан. Тэгээд ингээ хүмүүс яг нөгөө те. За яг л Beyoncé 1970 хэдэн оных юм байна. 1980-ад оных бол биш юм байна гэж бодсон байгаа байхгүй. Pink. She's the exact same age as Beyonce, and there used to be this battle which group was better. You had Usher, he was the same age. За тэгээд үүнээс гадна 2016 онд Beyoncé өөрийнхөө төрсөн өдөртөө зориулаад birthday party хийхдээ theme нь яг тэр party-ийн theme нь болохоор 70s гэдэг theme-тэй байсан гинэ. 70-ад оных гэсэн. 70 оны тиймтэй байсан байхгүй. Тэгээ хүмүүс чи одоо 1981 оных үстэй 80-ад оны хүн байж иж яагаад өөрийнх нь төрсөд зориулаад 70-ад оны тиймтэй одоо birthday party хийж байгаа юм бэ гэд хүмүүсийг яг энэ conspiracy theory-г нь улам ингээд газар ахад хүргэсэн байгаа байхгүй. Beyoncé-гийн насныхаа тухай бол иймэрхүү conspiracy theory-нууд байдаг. За дараагийн ярих conspiracy theory болохоор Beyoncé-г сүнсээ худалдсан, сатаанд сүнсээ худалдсан одоо чөтгөрт бие зөндүүлсэн гэдэг тэр талаар нь ярих гэж байна. За энэ яриа гарахад хүргэсэн зүйл нь болохоор Beyoncé-гийн нэг өөрийнх нь ярьдаг alter ego нь болох Sasha Fierce гэдэг зүйлийн тухай ярих гэж байна. Beyoncé хамгийн анх 2008 онд ингээд Sasha Fierce гэдэг зүйлийг олон нийтэд ингээд introduce хийсэн байхгүй юу. Тэгээ өөрөө анх гарч ирээд Sasha Fierce гэдэг чинь болохоор миний alter ego. Би ингээд тайзан дээр гараад ингээд яг perform хийх болонгод би биш болчдөг. Sasha Fierce гарч ирдгээ гэд ярьжсэн байхгүй юу. Sasha Fierce чинь болохоор яг надтай харьцуулахад бол яг жинхэнэ Beyoncé-тэй те амьдрал дээр байдаг жинхэнэ Beyoncé-тэй харьцуулахад бол шал өөр хүн бүр ингээ үнэхээр өөртөө ихтэй бардам, секси, юунаас ч айдаггүй зоригтой гэл те ийм хүн ингэж гарч ирж те Sasha Fierce гарч ирж perform хийдэг. Жинхэнэ амьдрал дээрх Beyoncé те би болохоор айгүй тийм reserved, дуугай, shy энэ төр гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр миний alter ego Sasha Fierce болон Beyoncé хоёр шал өөр хүн perform хийх болгон дээрээ Sasha Fierce гарч ирдэг, Beyoncé байхгүй болчдаг гэж тийм ярьжсэн. I'm really kind of shy and not really shy, but more reserved and nothing like Sasha. Гэхдээ энэ Beyoncé энэ тухайгаа ярихдаа айгүй тийм жоохон амар байдлаар ярьсан гэх юм уу? Ер нь тэр ярилцлагуудыг нь үзэхээр жоохон буруугаар ойлгоход
айгу боломжтой зүйлүүдийг ярьсан байхгүй айгу тийм бараг л нэг сүнс чөтгөрийн юм яриад байгаа юм шиг. Яг тэгвэл яг alter ego гэж ярьчих болно шүү дээ. Би ингээл яг өөрөө дуулахаараа би биш болчдөг ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү байдлаар ингээд simple маягаар яриаггүй тэгээ эсвэл ингээд би тайзнаар гарч ирэл яг перформ хийх болохоор жинхэнэ амьдрал дээр хүнээс шал өөрөөлөд би айгүй өөртөө ихтэй болчдөг ч гэдэг юм уу те тиймэрхүү одоо яг өөр модон дээр тавьчихдаг чинь тэр юм уу те тиймэрхүү маягаар яриаггүй яг ярьсан тэр ярилцлагыг сонсохоор ч те анх ингээд би BET Awards дээр ингээд перформ хийхийнхаа өмнө анх удаага мэдэрсэн гэж байгаа байхгүй одоо яг тэр Sasha Fierce гэдэг хүнээ яг ингээд би дэшигээ гараа өргөөл тэгсэн чи яг би ингээд яг миний билүү өөр юм орж ирж байгааг мэдэрсэн гэж аахгүй. I felt something else enter my body гэж хэлсэн зөө. Би ингээд өөр ямар нэгэн зүйл миний билүү ингээд нэвтэрч орохыг би өөрөө мэдэрсэн ингээд ярьсан зөө. And I remember right before I performed, I raised my hands up, and it was kind of the first time I felt something else come into me. Яг өөрийнх нь биед нь нэг өөр юм орж байгаа юм шиг тийм маягаар ярьсан маас да те яг тэр чинь нөгөө нэг possession гэдэг юм байхгүй одоо те чөтгөрт эзэмдүүлэх гэдэг юм чинь одоо та нар киноноос зөндөл харж байсан байх та чөтгөрт бие эзэмдүүлнэ гэдэг чинь те тийм маягийн юм ярьж байгаа байхгүй тэр ярьсан байдал нь айгүй эвгүй байсан зөө сонсох юм бол айгүй амарч юм шиг. За тэгээ 2008 онд бас нэг ярилцлага дээр Oprah-тай хийсэн ярилцлага дээрээ бас яг тэр Sasha Fierce-ийн тухай ярьж байгаа байхгүй. Тэгэл тэгж байхдаа yeah I can tell when the other thing takes over гэдэг жаахгүй the other thing гэж яаж жахад define хийсэн зөө өөр нөгөө нэг өөр зүйл гэж байгаа байхгүй өөр зүйл ингээд миний би ингээд takes over буюу одоо ингээд эзэмдэж авдгаа гэдтэй тэгэж хэлсэн байгаа. Тэнгүүд одоо ингээд хүмүүс яг л нөгөө нэг devil, Satan, possessing гэдэг нэг тиймэрхүү юмтай холбож үздэг байгаа байхгүй юу? And that other thing kind of takes over for you. Then Sasha Fierce appears. За үүнээс гадна Beyoncé-г хүмүүс айгүйх тийм satanic зүйлүүдийг хийдэг те сатаныг одоо worship хийж байгаа юм шиг тиймэрхүү зүйлийг performance-удаа оруулдаг тиймэрхүү зүйлсүүдийг хэрэгжилж зүүж байгаа нь харагддаг энэ төр гэдгийг point out хийдэг. За жишээ нь хэм бол нэг Beyoncé-гийн зүүдэг одоо бөгж нь байгаа. Тэр бөгж нь болохоор нэг тийм одоо goat тэгээ айгуу тийм том эвэртэй, айгуу урт эвэртэй нэг тийм ямаа байдаг штэ. Ямааны дүрслэл, тэр ямааны дүрслэлтэй тийм бүгжиг зүүдэг гэж аахгүй. Тэгээ тэр ямааныхаа нэр нь болохоор Baphomet гэдэг юм байна заяа. Тэр нь болохоор нөгөө нэг сатан болон нөгөө чөтгөрийн илэрхийлж байгаа символ нь штэ. Тийм урт эвэртэй ямаач нь яг сатаны символ болж явдаг штэ. Тэгээ бас хүмүүс айгуу point out хийдэг нь болохоор ингээд яг ингээд perform хийж байхдаа заримдаа хүмүүс яриад байгаа байхгүй. Заримдаа Beyoncé ингээд perform хийж байхад хизээ яг нөгөө нэг чөтгөрөнтэй биенд нь enter хийгээд орж байгааг бол ингээд ажиглагддаг гэдэг аахгүй. Заримдаа ингээд Beyoncé-гийн facial feature нь бүр ингээд өөрчлөгддөг. 2015 онд Beyoncé чинь Super Bowl-ийн halftime дээр perform хийжсэн те. Яг тэр performance-ийн дараа Beyoncé-гийн team нь одоо management team нь хэвлэл мэдээллийнхэн л бүгдээр нь холбогдоод сүрдүүлсэн гинэ. Beyoncé-гийн айгуу тийм эвгүй зурагнуудыг одоо олон нийтэд тавиад нийтлэлтэй ашиглах юм бол бид нэр одоо шүүхтэн шүү гэж ингээд бүр сүрдүүлжсэн гэдгсэн. Тэр зарим зурагнууд нь leak хийгдсэн байгаа. Тэр зурагнуудыг ингээд хүмүүс ажиглаад те айгуу өөр харагдаж байна. Угаасаа шал өөр юмар ингээд possess хийгдсэн харагдаж байна. Зарим зураг нь бол бүр ингээд Beyoncé-гийн ингээд бүр бүжиглж байхдаа гарцсан байгаа зураг ингээд би нь ягаад ч юм амар тийм muscular болчихсон байсан зөө амар тийм булчин шурмстай ингээд бүр гараад ирсэн зөө яг normal тийм жинхнээсээ яг тийм зүгээр тэг булчин шурмстай жим хийдэг хүний тийм булчин шурмс шиг харагдаагүй айгу тийм яг нэг юмар possess хийгдсэн юм шиг тэг тиймэрхүү булчин шурмс ингээ амар гарцсан нэг тиймэрхүү зурагнууд ингээд surface хийсэн байгаа интернет дээр. За тэг үүнээс гадна нэг бичлэг дандаа явдаг. Тэрэн дээр айгу амар зэ. Гэтэ би тэрийг бол edit хийгдсэн л байх гэж бодож байгаа. Гэтэ хүмүүс энэ бол edit хийгдээгүй. Энд чинь яг original хувилбар ингээд ядж байгаа тэр чинь нэг ангилаас авагдаагүй заяа. Айгу өөр өнцгөөс авагдсан яг тэр бичлэг байгаа хгүй. Яг тэр performance-ийн бичлэг. Тэрэн дээрээ яг нэг тоглолтын дээрээ Beyoncé ингээл амар бүжиглж байгаа хэсэг байхгүй ерөөсө дуулаагүй айгүй их ингэ бүжиглж байгаа. Тэгэд Beyoncé ч ер нь дандаа тиймэрхүү хөдөлгөөн хийдэг штэ амар их ингээд үсмэсээ ингээд сэгсэрч одоо савчдаг те тийм хөдөлгөөнүүдийг дандаа хийдэг. Тэгэд нэг удаа яг тэр үсээ ингээд савчаал бүжиглж байхад нь хальт ингээд нэг тэг үснийхэн цанаас ингээд нүүрнийх нь царай нь ингээд хальт гарсан чинь яг ингээд нэг чөтгөрийн царайтай харагдсан ингээ нүд нь ингээ амар харанхуй заяа айгу амар яг чөтгөр ямар гэдэг вэ яг л тийм царайтай харагдсан байхгүй. Тэгээд тэр нь айгу хитгэн баг
дойл баг секунд ч хүрэхгүй нэг дойл ийм хурдан өнгөрсөн. Тэг хүмүүс тэрийг бүр удаашруулж агаад яаж яхад яг тэрхүү перформансийн бичлэг нь айгүй олон өөр өнцгөөс олон өөр хүний утаснаас бичигдсэн ингээд гарч ирээд тэг хүмүүс тэрнээс нь бол бүр айгүй айгаад ингээ яг л Beyoncé ингээд яачдаг юм бэ? Possess хийгдчихдэг юм байна гэж үзсэн байхгүй яг ингээд Devil Beyoncé-гийн биед нь яваад орчдөг. Тэр нөгөө Sasha Fierce гэж яриад байгаа чинь юу яг тэр өөрийнх нь биед нь ордог чөтгөрийнх нь нэрээ гэж үзэж байгаа байхгүй юу? За тэгээд бас нэг бичлэг байгаа Beyoncé-гийн Jay-Z-тэй хамт перформ хийж байхдаа ингээл Jay-Z руу очсноо гих мэдхээ амар ингээл толгой молгоогоо ингээл сэгсэрч миксэрээ тэгсэн чи Jay-Z бүр айгүй айж байгаа нь харагддаг зав. Жохон ингээ гайхаад ингээ нэг сонирн болоод ингээд жохон аргашаага болдог. Тэгээ тэрийг нь хүмүүс харчаад Jay-Z хүртэл айж штэ гэж тий. Тэгээд тэгснээ яг Jay-Z-гээс холдчоод газар сууж агаад ингээ бүжиглээд бас дахиад ингээ толгоос гисрээд тэр нь бол бас жоохон зүгээр айгүй амар л ингээд ирч хүчтэй бүжиглж байгаа юм л да. Гэхдээ хүмүүс энэ бол яаж ч удаа ингээд хүнээс гарахааргүй тийм амар ирч хүч ингээ бүжиг байгаад яг л нэг чөтгөрт эзэмдүүлсэн юм шиг харагдчихна гэ тэгээд байгаа байхгүй юу. За тэгээд ер нь бол бас өөр янз бүрийн тиймэрхүү бичлэгүүд яадаг штэ айгүй олон жилийн хугацаанд л ингээл интернет дээр явж идэг. Заримдаа ингээл Beyoncé чи ингээл нэг тэ сагсан бөмбөгийн тэмцээн дээр Jay-Z-тэй хамт сууж байхдаа ингээ айгүй тийм сонин өөр ертөнцид очсон юм шиг тэ эсвэл ингээд өөрийнхөө биес гарцсан юм шиг нэг тийм ингээл хоёр тишээгээ sway хийгээл тийшээ ингэж харж мараал айгу амар тиймэрхүү бичлэгүүд явдаг. Тэгээ хүмүүс бол яг зарим нь болохоор тий Beyoncé зүгээр юу ацсан мэн weedтэй өвсөн дээр татаад эсвэл өөр янз бүрийн тийм мансуурлах бод сэргэлээд жоохон мансуурсан байгаа мэн гэж үздэг. Зарим нь болохоор үгүй наадах чи яг possessed болцсон байгаа хгүй тий өөрийнхөө яг толгоонд биендээ байхгүй болохоор тийм үйлдэл хийгээд аамаа гэж үздэг байхгүй юу. За тэгээд ер нь бол ингээд энэ тухай ингээд судлаад ч юм уу те бүр ингээд интернет рүү ороод TikTok дээр, YouTube дээр ч юм уу иймэрхүү төрлийн имийг search хийх юм бол амар их юмуд гарч ирэн заяо. Айгуу тийм сонин бичлэгнүүд, айгуу олон сонин conspiracy theory-нууд гарч ирэн. Тэгээд Beyoncé хэрхэн Sasha Fierce гэдэг нь чөтгөр вэ те сатаны одоо зан үлийг хийдэг вэ нэрээ тэр нь бол дандаа энд нүгээр явж байгаа. 2017 оны Grammy дээр Beyoncé чинь яг жирэмсэн байх үедээ ингээд перформ хийсэн байгаа. Тэр үедээ болохоор яг тэр перформансаараа айгүй олон өөр одоо зүйлүүдийг харуулсан байхгүй. Гэтэ дандаа ер нь бол the religion, spiritual юмтай холбоотой тиймэрхүү үзүүлбэрүүд үзүүлсэн байгаа. Айгүй олон тийм Африкийн бурхнуудыг одоо imitate хийсэн байгаа хгүй тэр тайзан дээр үзүүлбэр дээр ямар бурхтууд байсан бэ гэхээр одоо жишээ нь хэм бол Mami Wata гэдэг нэг тийм шар өнгийн хувцас өмсчихсэн нэг тийм одоо бурхныг харуулж байгаа юм гинэ. Mami Wata гэдэг чинь бас л нэг Африкийн яг бурхан байгаа хгүй. А тэнгүүдээ бас Oshun гэ бас Африкийн бурхан байгаа юм байна лээ. Бас нэг тийм шаргал өнгийн хувцас өмсчихсэн тийм одоо бурхан юм гинэ. Тэр нь болохоор Африкийн goddess of beauty, love and music гэж явдаг юм байна лээ. А тэгээ бас Kali гэдэг тийм бурхныг илэрхийлсэн. А тэгэнгүүтээ Venus гэдэг Roman тийм God-ыг бас бурхныг илэрхийлсэн мэлээ. А тэгснээ дараад нь Virgin Mary буюу одоо Есүсийн ээжийг нь илэрхийлсэн. А тэгээд хамгийн сүүлд нь болохоор Last Supper хэсгийг одоо Есүсийн сүлжийн зоог штэ тэрийг ингээд depict хийсэн байгаа. Энэ үзүүлбэрийг нь болохоор хүмүүс айгу тийм нааштайгаар зарим хүмүүс бол айгу гоё байна гээл тиймэрхүү утгаар хүлээж авсан. Айгу тийм Christian хүмүүс болохоор ерөөсөө энийг айгу тэгэж сайшааж хүлээж аваагүй. Ягаад гэвэл Virgin Mary болон Jesus Christ тэр нөө Last Supper-ыг одоо depict хийсэн гэсэн штэ. Тэр мэрийг одоо энэхүү Африкийн бурхтуудтай ингэж нэгтгэж оруулж ингэж харуулж байгаа айгу буруу байна гэд. Ягаад гэвэл энэ чинь бас нэг бодлын satanic ritual байгаа гэдэг аахгүй юу. Африкийн бурхтуудыг voodoo гэж ярьдаг юм байна лээ. African religion чи ер нь бол ингээд voodoo төрлийн гинэ айгу тийм муу одоо ичэд мэдээг бас тэгэж айгу их ашигладаг гинэ Африкийн одоо religion чинь тиймэрхүү хар ичэд хараалждаг энэ дэрэг ашигладаг. Тэгээ иймэрхүү Африкийн бурхтуудыг оруулж ирсэн агийг үнтгэн Virgin Mary болон Jesus Christ-ыг оруулж байгаа нь бараг л Christian religion-ыг ингээд дорд үзэж जैन satanic ritual юм аа. Тэгээ сатаныг одоо дээдлж байгаа зүйл юм а гэж хүмүүс ярьж байгаа байхгүй юу. Тэгж одоо маш их controversy тэр үед гарч ирсэн. За тэгээ үүнээс гадна Beyoncé-г бас одоо ингээд Christianity-г айгуу дорд үздэг. Одоо ягаад гэвэл өөрөө satanic хүн учраас сатанд ингээд сүсээ хөдөлцсөн учраас Christian хүмүүсийг дорд үздэг, Christian religion-ыг одоо ингээд дорд үздэг гэж айгуу хүздэг байхгүй. Тэрнийх нь жишээ нь болохоор юу юм гинэ? Библийн Revelation хэсгээр гардаг, түүхэндээ гардаг тийм дөрвөн
одоо морь байдгийн гинэ. Pale horse гэдэг нь бол би Олимпийн нөгөө нэг тухай нээлтийн тухай ярьж байхдаа дурдж байсан та нарыг тэр үзэг бол үзээрэй. Тэгээд ямар дөрвөн морь байгаа вэ гэхээр нэг нь болохоор white horse гэж аахгүй цагаан өнгийн морь. Тэр нь болохоор ер нь юу илэрхийлдэг вэ гэхээр antichrist буюу одоо Христийн эсрэг байдаг буюу одоо нөгөө нэг сатан матаны гэлэрхийлдгийн гинэ. Тэгээд нөгөөх нь болохоор red horse. Улаан өнгийн морь нь болохоор bloodshed, war, anarchy, murder, одоо аллага маллага, дайн, тэгэл цус мус гэх тиймэрхүү юмнуудыг илэрхийлдэг гинэ. Угаасаа red гэдэг үгнээс ойлгомжтой байгаа байх. Тэгээд дараагийнх нь horse нь болохоор black horse буюу хар өнгийн морь юм байна. Тэр нь болохоор дайны дараа ер нь юу болдог вэ? Ямар consequence, natural consequence гарч ирдэг вэ? Тэгээ ер нь дайны дараах байдлыг харуулдаг юм гинэ. Сүүлийнх нь болохоор pale horse буюу одоо нэг тийм silver тийм цонхисан морь гэж тийм морь байгаа хгүй. Тэр нь болохоор яг нөгөө нэг apocalypse, death одоо дэлхийн сүрэх, хүн төрлөختөн сүрэх, одоо муу зүйл муу сүнснүүд дэлхийг одоо эзэмдэж авах, хүн төрлийг эзэмдэж авах энэ гэсэн тиймэрхүү зүйлүүдийг илэрхийлдэг юм гинэ. За тэгэд Beyoncé-г болохоор олон жилийн туршид энэ дөрвөн хорсон дөрүүлэн дээр нь сууж одоо харагдсан гэж байгаа байхгүй. Заримдаа болохоор өөрийнхөө яг нөгөө нэг music video-нууд дээрээ тэгээд морин дээр суугаад авахулсан одоо гарч ирдэг ч юм уу. Эсвэл одоо нөгөө нэг сэтгүүлд зураг мураг авахлахтаа янз бүрийн өөр өнгийн морин дээр авахулсан зургнууд нь байдаг. Тэгээд мөн хамгийн сүүлд нь гэх юм бол Renaissance гэдэг альбом гаргасан шүү дээ. Хамгийн сүүлд тэр альбомных нь cover нь Beyoncé нэг тийм silver өнгийн мөнгөн өнгийн хувцсыг өмсчихсэн. Тэгээд тийм silver морин дээр суудсан байгаа зураг гэдэг байхгүй юу. За тэрийг нь болохоор нөгөө нэг pale horse гэж ярьж байгаа. Дөрвөн horse-ийн дөрүүлэн дээр нь суудсан гарсан гэж одоо ярьдаг байхгүй. Тэгээ тэрнээс нь болоод бас л хүмүүс одоо яг л нөгөө нэг Beyoncé бол antichrist одоо сатанд сүнсээ худалдсан энэ тэр зүйлүүдийн тухай ярьж байгаа юм аа. За дараагийн ярих conspiracy theory болохоор Illuminati-гийн тухай байгаа. Та нар бас зөндөө сонсч байсан байх Beyoncé Illuminati байдаг гэд бүр намайг бараг жоохон байхад л яригддаг байсан. Би та нарт хэлжсэн шүү дээ Beyoncé-гийн одоо бүр die hard fan нөхгүй би уулна. Бүр Beyoncé-г амар шүтдэг, жоохон бахасаа шүтдэг. Тэгээ би тэр жоохон байхдаа бараг Illuminati гэдэг юмыг юу байдгийг мэдгүй байхдаа хүртэл би энэ үгийг сонсдог байсан зөө. Beyoncé Illuminati-гийн одоо нэг нэ одоо Illuminati байдгаа гэдгийг бол би сонсдог байсан. Тэгэхээр одоо энэхүү conspiracy theory бол айгүй олон жил байгаа гэсэн үг байхгүй юу? Яагаад Beyoncé Illuminati байдаг вэ гэж яриад байдаг вэ гэхээр Beyoncé болон Jay-Z хоёр амар их тийм hand gesture-нод хийдэг. Ийм hand gesture. Ийм hand gesture хийгээд байдаг штэ. Ийм нэг ийм гурвалжин. Гурвалжин харуулад нэг ийм hand gesture хийгээд байдаг. Тэгээд мөн бас ийм яг ийм нүдээ ингэж харуулсан. Иймэрхүү hand gesture-нууд зөндөө хийдэг. Мөн энийг хийхдээ зүгээр ингэж хийхгүй заримдаа бүр яг ингэ нүдээ харуулж ингэж хийдэг. Зөвхөн нэг нүдээ харуулж энэ гурвалжингийнхаа дундуур нэг нүдээ харуулсан иймэрхүү hand gesture-нуудыг амар хийдэг байхгүй юу? Яагаад тэгэж хийдэг вэ гэхээр юу юм гинэ уул нь бол яагаад нэг Jay-Z-гийн байгуулсан өөрийнх нь record label нь болохоор Rockefeller Records гэдэг нэг хамгийн анх record label гаргаж ирсэн. Тэгээд дараад нь Rocka Nation энэ төр болгож хувиргасан. Тэгээд rock гэдэг утгаараа diamond shape rock гэдэг чинь одоо бас л алмаз, diamond энэ гэсэн үг штэ, чулуун энэ гэсэн үг. Тэгээд тэрнийгээрээ бол ингээд diamond-ыг харуулах гэж байгаа юм гинэ уул нь бол алмазыг харуулах гад тэр одоо record label-тэй зориулаад ч юм уу тиймэрхүү symbol хийдэг гэж байгаа. Тэгээд Beyoncé болохоор одоо нөхрийгөө дэмжих гэдэг ч юм уу тиймэрхүү hand gesture-нуудыг хийдэг гэж байгаа байхгүй юу. Гэтэ энэ hand gesture чинь болохоор яг нөгөө нэг Illuminati-гийн гол символ шүү дээ гурвалжин байгаа тэр гурвалжингийнхэн дотор нэг тийм бүгдийг хардаг бүгдийг ингээ контролддаг бүхнийг нэвт хардаг тийм нүд гэсэн утгатай шүү дээ гуравдагч нүд гэсэн нэг тиймэрхүү утгатай символ байгаа яг Illuminati-гийн гол символ болсон зүйл нөхгүй. Тэгээд Beyoncé, Jay-Z хоёр бол тэрийг дандаа харуулдаг учраас хүмүүс ингээд Beyoncé яалтчгүй Illuminati байдаг гэж ярьж байгаа. За Illuminati гэдэг нэрээ хүмүүс мэдгүй байгаа бол ийм belief, ийм conspiracy theory байхгүй. Энэ тийм Illuminati гэдэг тийм secret society байдаг гэж хүмүүс итгэдэг. Тэр secret society-д нь болохоор зөвхөн маш аимшигын баян хүмүүс яг тэр society-д нь байдаг. Тэр хүмүүс ингээд ер нь
дэлхий дээрх бүх хүмүүсийг одоо бусад хүмүүсийг удирдах байдаг. Тэр хүмүүсийн одоо толгойг нь угаагаад янз бүрийн зүйлийг ашиглаж толгойг нь угаадаг гэж аахгүй. Бид нэр одоо толгойгоо угаалгаж байгаа гэдгийг мэдэхгүйгээр тэгж толгойгоо угаалгадаг гэж байгаа аахгүй. Одоо Hollywood industry-г ашиглаж хүмүүсийн толгойг угаадаг гэж байгаа. Media health мэдээллийг ашиглаж хүмүүсийн толгойг угаадаг. Тэгэл одоо бидний хэрэгэлдэг одоо өмсдөг зүйлүүд юу гэдгийг те тэр бүгдийг ашиглаж бид бүгдийн толгойг угаагаад тэгээд өөрсдөндөө ашиг сонирхол авдаг. Тэгээд энэ Illuminati чинь бас л чөтгөрт ингээд сүнсээ худалдах модлох гэсэн зүйлтэй ингээд холбогдож явж байдаг. Тэгээд ер нь ихэнх одоо иймэрхүү Hollywood industry-ний хүмүүс Illuminati байдаг гэдэг шүү дээ. Одоо чинь Ice Spice-ийг нэг та нар харж ирсэн нэг тийм Есүсийн нэг cross зүгцэн яваад байдаг. Гэхдээ тэр нь upside down буюу ингээд буруу харчихсан тийм зүйлч зүгээ яваад байдаг. Тэрийгээ тэгэл Ice Spice амар flaunt хийгээл тэр зүйлт мэлтэй ингэж харуулж маруулаад тэнгуүтээ ийм одоо юуны нөгөө сатаны юу штэ hand gesture нөгөө нэг эврийг нь харуулж байгаа байхгүй тэр мэрийг ингэж амар хийж мэдэг. Тэгэд хүмүүс одоо энэ Illuminati гэдэг юмд бол хүмүүс айгүй хитэгдэг. Beyoncé, Jay-Z хоёрыг бол ингээд тэр Illuminati байдгаа гэж ярьдаг. Тэгээд энэ хоёрыг бол ингээд хөгжмийнхөө одоо music видеонуудаараа тоглолтуудаараа айгүй хинийгээ ил гаргадаг гэж ярьдаг байхгүй юу. Jay-Z нэг удаа do what thou wilt гэсэн нэг тийм ишлэлтэй цамц өмссөн байсан байхгүй юу. Тэр нь болохоор шүү дээ хиний хэлсэн үг гэж хиний хэлсэн quote гэж Aleister Crowley гэдэг эрэгтэй хэлжсэн үг юм байлаа. Тэр эрэгтэй болохоор өөрийгөө дэлхий дээр хамгийн evil чөтгөрлөг хүн эрэгтэй хүн гэж өөрийгөө тодорхойлж ирсэн байхгүй юу. Тэр хүний хэлсэн ишлэлийг ингээд өмссөн тийм цамц өмсдөг байгаа байхгүй юу. За тэгээд мөн Illuminati-гийн хувьд ийм янз бүрийн тийм шат маттай айгүй их тийм өндөр шат мат айгүй их тийм символ болдгийн гэнэ тэр нь болохоор ингээд яг тэр Illuminati-д элсэж орохын тулд бүр доороос нь эхлээд янз бүрийн левелүүдийг те давж гарсны дараа айгүй их шатаар явж давж гарсны дараа яг тэр топ хэсэгт нь те Illuminati хэсэгт нь ордгоо гэж тэгж үздэг юм байна лээ. Тэгээд тэр нь бол бүр ингээд шат гэдэг бол Illuminati-гийн хувьд айгүй том символ болсон зүйлүүд нь ингэнэ. Тэгээд Beyoncé, Jay-Z хоёр өөрсдийнхөө Ape Shit гэх тэр дууныхаа клипэн дээр нь Louvre Museum яг тэр яг гол шатны дээр нь зогсоод айгүй их нэг бүжигчт нь болохоор ингээд тэр шатны доор хавцаа байгаа нь харагддаг. Тэрийг ингээд бас адилтгаад байгаа хгүй тэрийг одоо нэг Illuminati-га илэрхийлж байна. Өөрснөө ингээд яг бүр Illuminati-гийнхаа хамгийн дээдлийнхэн левелд нь очсон гэдгээ ингээд энүүгээрээ илэрхийлж харуулж байна гэж үзээд байгаа хгүй. За тэгээд үүнээс гадна бас нэгэн өөр conspiracy theory байдаг. Тэр нь болохоор Beyoncé Blue Ivy-г төрүүлээгүй гэдэг тийм conspiracy theory байдаг. Тэр нь яагаад эхлэх болсон бэ гэхээр Beyoncé яг Blue Ivy-тэй жирэмсэн байх үедээ нэг ярилцлаган дээр орсон шоун дээр яг тэр ярилцлагын үеэр Beyoncé сандал дээр суух гад тэгэж тонгоох үед нь Beyoncé-гийн гидс нь ингээд алуу болцсон заяа ингээд нугалраад одоо юу юм бэ одоо нэг цаашаага ороод ч гэдэг юм уу те ерөөсөө жинхэнэ жирэмсэн хүний гидс мэц бол ерөөсөө тэгж нугалараад байхгүй штэ суухад тэгсэн чинь ингээд нугалраад ингээд хөвсөөгөө далуу болцсон заяа. Тэгээ тэрнээс нь болоод хүмүүс ингээд Beyoncé-г жирэмсэн биш гэдэг айгүй их тиймэрхүү rumor-нууд гарч ирж байсан. Тэгээ тэрхүү одоо энэ Beyoncé Blue Ivy-г төрүүлээг гүгдэг тэр одоо conspiracy theory нь бол дандаа байдаг. Ер нь бол хүмүүс ярьж байгаа болохоор яг Blue Ivy-г бол ингээд Beyoncé-гийн хүүхэд бишээ гэж бол хэлэх гээд байгаа юм бол биш. Зүгээр өөрөө төрүүлээгүй surrogate тэгч ихийг ашигласан. Тэгээ худлаагаасаа ингээ хүмүүс жирэмсэн болгож харагдуулсан гэж тиймэрхүү зүйл conspiracy theory байдаг. Үүнээс гадна Blue Ivy-г Illuminati-гийн нэг болох гэж одоо хичээж байгаа ч гэдэг юм уу те. Team conspiracy theory бас айгүйх байдаг. Тэгэд Blue Ivy-г яг төрсний дараахан нэг сүм заяа нэг church гадаанаа ийм ингээд самбар тавьчихсан байсан. Ер нь бол иймэрхүү сүмнүүдийн гадаа нэг тийм самбарнууд байдаг нэг зар сурталчилгаанаа ч юм уу те одоо бүтэн сайнны өглөөний тэдэн цагт тийм масс болно шүү те тийм цуглаан болно шүү энэ төргээд тийм одоо зар мар тавьдаг хэсэг байдаг. Тэрэн дээр нэг сүм ингээд бичсэн байсан гинэ. Beyoncé had her baby гэд нэг өгүүлбэр байсан гинэ. Beyoncé ингээд хүүхдэд төрүүлчихлээ гэд. Яг тэнгуүдээ яг доотлолт нь болохоор Satan is on earth гэж бичсэн байсан. Сатан одоо ингээд дэлхий дээр хүрээд ирлээ гэсэн нэг тийм юм бичсэн. Гэтэ тэр нь ингээ хоёр тусдаа зүйл байсан юм уу те зүгээр эхлэндээ болохоор Beyoncé хүүхдэд төрүүлчлээ баяр хүргэе гэж маягаар бичингүүдэд доотлолт нь арай өөр утгатай зар сурталчилгаатай ингээд Satan is on earth те сатан бол ингээд дэлхий дээр байна гэдэг хоёр өөр юм хэлэх гэсэн болов эсвэл энэ нь ингээд нийтдээ нэг юм хэлэх гэсэн болов те Beyoncé хүүхдэд төрүүлчлээ тэр хүүхд нь одоо бараг Satan сатан гэж хэлэх гээд байгаа юм аашаа те тийм юм болж исэн бэлээ нэг сүм дээр тэгснэ
хүмүүсийн тайлбарлаж байгаагаар болохоор заяа conspiracy theorist хүмүүсийн тайлбарлаж байгаагаар болохоор Blue Ivy-гийн нэр нь болохоор ийм юм гинэ. B гэдэг нь болохоор born living under evil Illuminati's very youngest. Нэрнийх нь өсгнүүд нь яг ийм өгүүлбэрийг одоо гаргаж ирж байна гэж хэлдэг аахгүй. Тэгэд born living under evil буюу чөтгөрийн доор төрсөн те. Тэгмүүдээ Illuminati's very youngest те. Illuminati-гийн хамгийн одоо залуу тэ хамгийн залуу одоо гишүүн гэсэн утгатай нэг тийм нэр өгсөн гэж хүмүүсэрэд байгаа байхгүй юу. За тэгээ Beyoncé-гийн яг тэр нөгөө нэг Blue Ivy-г яг төрүүлээг өгдөг тухай Wendy Williams өөрийнхөө шоун дээр ток шоун дээр амар их ярьдаг байсан. Тэгээд яг тэр нөгөө нэг суугт нь гизэн алга болдог бичлэгийг үзүүлээл ингээл Wendy Williams чинь ингээ Beyoncé ингээд ерөөсө жирэмсэн биш гэл амар их ярьдаг байсан. Тэгээд ер нь бас Wendy Williams чинь дэрийг айгүй question хийдэг байсан шүү дээ өөрийнхөө ток шоун дээр яриад ингээл дэрийн одоо яг тэр парын интернийхэн тухай те жоохон сонь юмнуудыг дандаа ярьдаг байсан. Тэгсэн чи одоо Wendy Williams яатсан бэлээ амар ингээ өвчин туссан шүү дээ ингээд нэг Alzheimer тусаад бас нэг өөр өвчин туссан байсан. Тэгээд нүд мөд аягүй сэн болцсон. Тэгээд ер нь жоохон өөрөө биш болсон гэсэн үг байхгүй юу? Ер нь одоо ухаан санаагаа алддаг, оюун санаагаа алддаг. Тэгэл өөрийгөө хэн гэдгийг мэдхий болж мэлдэг шүү дээ. Alzheimer чинь. Тэгээд тиймэрхүү өвчнүүд туссан. Ер нь эрүүл мэнд нь маш муу байгаа. Тэгээд хүмүүс бас энэтэй холбоотой байхгүй Diddy, Beyoncé энтертэй холбоотой одоо Diddy-гийн тухай, Jay-Z-гийн тухай, Beyoncé-гийн тухай энэ амар их ингээл яриад байдаг байсан болохоор эднэр ингээд албар хорлоод ийм юм өөрт нь ийм хийчихсэн гэж ярьдаг. За ер нь нэг иймэрхүү conspiracy theory-нууд байна Beyoncé-гийн тухай. Sasha Fierce гэдэг нь болохоор сатан чөтгөр, Beyoncé чөтгөрт сүнсээ худалдчихсан. Тэгээд тэр Sasha Fierce гэдэг нь бол alter ego нь биш яг тэр өөрийг нь possess хийдэг чөтгөр сатан гэж ярьдаг. Тэгээд Beyoncé-г witch те шулам тэгээд хар HD юм хийдэг гэж тийм conspiracy theory байна. Beyoncé-г Illuminati байдаг. Тэгээд Illuminati-гийн гишүү гэж бас ярьж байгаа. Өөрийнхөө насыг ямар ч шалтгаанаар юм бэ те тэгэж нууж залуу харагдах гэж тэгдэг. Тэгээд Blue Ivy-г Beyoncé төрүүлээгөө гэсэн нэг иймэрхүү юунууд conspiracy theory-нууд бол хэдэн жилийн өмнөөс л ахуулаад Beyoncé-г дандаа дагаж явдаг байгаа. Зарим нь бол айгүй галзуу солиотой юмнууд байгаа зү. Тэгээ итгэхэд бэрх айгүй хэцүү юмнууд байгаа. Гэхдээ л ер нь иймэрхүү Hollywood-ийн industry бид нар айгүй их юм сонсоод байдаг штэ. Illuminati's чөтгөр сүнсээ худалдаад ийм амар баян болдог, чөтгөр сүнсээ худалдсан болохоор ийм амар алдар нэр төрдөг гэл те. Тэгэл дэрийг ч гэсэндээ чөтгөр сүнсээ худалдчихсан болохоор энэ олон жилийн хугацаанд 30 жилийн хугацаанд ерөөсөө энэ гэмт хэрэгүүд нь баригдахгүй яваад байсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү юм зөндөө одоо яригддаг. Тэгэл энэ Illuminati-гийн тухай чөтгөр сүнсээ худалдах тухай тэгэл энэ сатанд эзэмдүүлэх тухай энэ гэл Hollywood-д өөрсөндөө ч гэсэндээ амар кино энэ хийдэг үстэй те. Кино тэгэл сүултээ одоо бүр дуу муугаар music video энэ хүртэл гаргадаг штэ. Одоо тэр нөгөө Doja Cat-ийн гаргасан Demons гэдэг дуу штэ тэр бол айгүй амар дуу те. Тэгэл тэр тэнгуүтэй нөгөө нэг Doja Cat-ийн бас нөгөө нэг Paint the Town Red энэ гэдэг дуу байдаг штэ те. Тэр мэрчин бол ингээл нэг амар чөтгөр мөтгөрийг worship хийсэн айгүй амар дуунууд байдаг штэ те. Тэг ер нь бол ингээ хүмүүс ярьдаг байхгүй те. Ингээд Hollywood industry одоо баг өөрсдөө ингээд чөтгөр сүнсээ худалдсан гэдгээ, сатаныг worship хийдэг гэдгээ, Illuminati байдаг гэдгийг одоо баг нуухай болсон. Ингээд янз бүрийн өөрсдийнхөө уран бүтээлээрээ дуугаараа киногоор харуулж идгаа гэж ярьдаг. Тэгээд бид нар бол энийг бол яг үнний худлаа юу гэдгийг бол хизэж мэдэж чадахгүй шүү дээ. Угаасаа үнэхээр мэдэж чадахгүй энгийн хүмүүс бол. Тэгэхээр do what you will with that information. Өнөөдрийн сэдв дээр ярьсан, өнөөдрийн хэрэг дээр өнөөдрийн бичлэг дээр ярьсан зүйлүүдэд итгэхгүй нь бол таны дур. Тэ би ч гэсэндээ одоо энэ зарим юмыг нь бол итгэхэд бол надад үнэхээр хэцүү л байна. Тэгээд I don't know. Гэтэ би бол Beyoncé-гийн хөгжимд нь дуунуудад нь дуртай болохоор Beyoncé-гийн фэн байсан хэврэл байх угаасаа. Тэгээд Beyoncé ч юм бол миний хувьд бол үнэхээр мундаг перформер гэж боддог. Үнэхээр гайхалтай тэгж амьдаар дуулаад дээрээс нь тэгж амар бүжиглж байгаа чинь бол үнэхээр авьяас чадвар гэж боддог байхгүй юу? Яг энэ зүйлд итгэхийн тулд надад бүр яг нүдэнд харагдсан бүр ингээд яг нүдэнд харагдсан тийм нотлох баримт ингэж гаргаж ирээд видео ч юм уу Beyoncé яг үнэнгээсээ амтны дүрд мөр тавираад ч юм уу яг Beyoncé-г шулмынхаа дүрд орцсон ингээл юм ээжд юм хийж байгаа тийм бичлэгийг харах юм бол би итгэе. Тэрнээс өмнө бол итгэхэд хэцүү. I don't know. Гэтэ энэ lawsuit-нууд нь бол аягүй сонир магадгүй энэ олон жилийн хугацаанд ийм сонир lawsuit-нууд гарч ирсэн гэхээр бас жоохон questionable. So
there's that. За ийм байлаа манайхаа үнэхээр урт бичлэг боллоо. Тэгээ та бүхэнд бас иймэрхүү conspiracy theory-нуудыг сонсоход сонирхолтой байсан байх гэж бодож байна. За тэгээ та нарт бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд энэ тухай юу гэж бодож байна? Тэгээ энэ сэдвийн тухай юу гэж бодож байна? Нэрхүү conspiracy theory-нуудад та нар ер нь итгэж гин үү? Энэ одуудыг ер нь сүнсээ худалдаг интергээд те Illuminati интерт байдаг гэдэгт та нар ер нь жоохон итгэдэггүй эсвэл зүгээр галзууслаатай юм а гэж боддгоо. Тэр тухайга бас доор комент биччихүүлдээгээрэй. За тэгээ channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Ингээд миний Instagram account бол right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоб болох бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай. And please Beyonce, don't come for me, okay? I still love you.